ерөнхийдөө бас нэг сүүлийн 10 жилийн өвчтөн чиг хандлага. Энэ болохоор хүлээ авах өөрөө байгаа. Атраас яваатаа тэгээд би бодсон. Сайн нэг фрэс гэдэг амжилттай аваад бас монгосон байна. Ерөнхийдөө эдгээр яг энэ хэсэгтээ нөгөө хүлээ авах яагаад студиэсгээ үзүүлэхээр тэгээд ерөнхийдөө ах хэсэгтээ ингээд наалтаа. Энэ компани тэгээд энэ төрх өдөр хэсгээр нөгөө дээврэн дээрээс жоохон юу суул тогтсон. Энэ биш төрх өдөр сайн бид татвар. Энэ болохоор эрчим тэмцээн зүгээр тэмцэлтэй гэсэн. Тэр ч одоо нэг 10 хэдэн жил юм их. Одоо болохоор функционал байна. Тэр функционал гэж юм. Оюутлага ер нь хэд онжин? Сая явжин. Ханиа төрсөн үү? За ханиа таасайгүй байгаа юм. Сая явжин үү? Та яасан? Би гайгүй. Гандиг мэлтгийг дөрөв юм чинь тийм ээ. За. Эм тэрэн одоо гайгүй байна уу? Эм тараа хавар хэцүү байна. Юу тэмдрэн гэж байдаг. Дотоочтой тэгээд Монголоо Өссөнө. мота манитын төлөв биш. Одоо нэг зүйл чинь өөрөөсөө шинээр өргөж Тэр дотроо тавих юм л иж үрэл одоо. Шийдвэр. Доороос ингээд юу гэрлэр өөртөө аваад. За энэ арга шийдээ. Biz Энэ тэрээр одоо байгаа байна.
байхгүй болохоор юусэн бас авчих. Энэ тэр харсан гайгүй энэ жилээ. Сүү нэм. Түрүүжтэй бол нэлээд бас хүндрэлтэй. Шатхуун дээр л одоо бас жоохон. Тийм шатхуун дээр болохоор нөгөө колонконд болохоор урьдчилгаа байлаа. Үгүй яадаг гэсэн. Хинзээ авдаг гэсэн. Тэгээд шатхуун дээр явахаар. Тэгээ урьдчилж нөгөө мөнгө өгсөн байгаа. Хараа сүүлээр өөрөнгөө. Тэрүүн дээр жоохон. Тэр Анзорг хаа. Өнөөдөр манай суманд Монгол улсын шадар сайд, эрүүл мэндийн спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Монгол улсын нас дэвшгийн 90 гаруй хувь нь засан бургуул тогтсон. Дөөний дотор нэг нийтдээ 90 сүлээс зэрэглэх арга хэмжээнүүдийг болцоо нөхцөл хөрөнгөний хөрөнгө авч ирж баярын амсгалын өдрөөр цогцолсон зэрэг хамт шаардлага ажиллаж за өөрийн дотор одоо мастер цаас болсон эсвэл дуун одоо сая аймгийн дэвтгд аймгийн одоо улсын нөөцийн бондноос хөрмөн зохион байгуулалтын бүхэл арга хэмжээг авч байна. Бид Төв аймаг за Хангай нурууны доорнот Сүхбаатар энэ аймагт болсон зэрэг дундаа зэрэг доорноо авч шийдвэрлэх ийм зорилттой. Гэхдээ энэ хүрээнд бол зөвхөн одоо эрүүл ийм болсоор сайн ярилцаарай гэж би одоо зөвлөх байна. Сая оноо талд нэлээд аймаг явсан. За дугаар Тэв 361 65 Сүхбаатар өвгтэй бэлтвэ танаа. Хүн ам эрүүл мэндийг хамгаалах зүйлсийн өрөвчөөр дайраж төрөлсгийн модыг хөгжүүлэх орос хөрөнгөний хөрвч эрүүл мэндийн спортын сайдын эрүүл мэндийн спортын сайдын юу баталсан юу хүчгээр тэгж байна. Тэв таныг үрж байна. Тушаалын дугаар ижил мөн жоо хүчгээр нацаг дорж авахтай мөнх цэцэг таныг тэгж байна.
насан дэлгэр бэ хүүхэн чулуу нэр дурдсан малчид гарч ирээд 72 дугаар сургуулийн хүүхдүүд одоо цаг өмдөг орон очоод хүүхдээ мэдээлэл хүмүүс яана мэдээлэл авах. Ele está sendo seguro. Você já não foi. Үнэн бүхий ор христийг энэхүү эрхийн бичгээр тоног хөрөмжийг олох бөгөөд тухайн байгууллага хүлээн авах, тоног төхөөрөмжийг авчрах, суйрлах, тээврийн болон бусад зардлыг нийлүүлэх компани бүр харьцнаа. Эрүүл мэндийн спортын яамны сайд Баябатар. Эрэс дэвшлүүлэх одоо төрийн хүлээж байгаа үүргээ цаг тухайд нь чанартай гүйцэтгэж хүн сурталыг арилгах ийм зорилт дэвшүүлсэн. За улмаар одоо 11 сараас би эрүүл мэнд спортын сайдын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байгаа. Эрүүл мэндийн спортын салбарт бол цахилгаан хариуцлага зохион байгуулалт сул байгаа. Энээс болж олон нийтийн шүүмжинд орж байгаа энэ асуудлууд дээр бид анхаарал тавьж эрүүл мэндийн спортын сайдын шатар сайд эрүүл мэндийн спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн 449 тоо тушаалыг гаргаж байнгын хяналт тавьж энэ тушаалаа бид хэрэгжүүлж байгаа. Харамсалтай манай эмнэлгийнхэн сая 449 тоо тушаалыг над олж үзүүлэх хэрэгжүүлж байгаагаа тайлбарлах гэсэн харах бас тэгж чадсангүй. Тэгээ сомдод бас тэгш ажил биш байна. За Улаанбаатар улсын төв эмнэлгүүд төдийгүй хувийн эмнэлэг дээр бид одоо энэ орчин үеийн эмнэлгийн менежмент, цахилгаан хариуцлага зохион байгуулалтыг сайжруулах ажлыг хийж байгаа. За энэ хүрээнд манай аймгийн одоо эрүүл мэндийн байгууллагууд, эрүүл эмнэлгүүд энэ чиглэлээр зориултаа ахиц шинжилэлт гарах ийм одоо үүрэг даалгаврыг бид өгсөн. За энэ ажлыг одоо бид хянаж аймгийнхаа хэвлэл мэдээлэл, радио телевизээ одоо тогтмол хүргэж байх ёстой. Манай баяр жаргал дарга энэ ажлыг одоо амжилттай сайн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж бид найдаж байгаа. Ямар ч хэсэн сүүлийн үеийн одоо судалгаа эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсээс одоо өгч байгаа саналаар бол эрүүл мэндийн салбар цахилгаан хариуцлага сайжирч байна гэсэн ийм үнэлгээ дүгнэлтийг өгч байгаа. Эрүүл мэндийн байгууллага бол иргэдийн манай говьчуудын хувьд байнгын харьцдаг, байнгын одоо хүнийхээ төлөө ажиллах үүрэгтэй ийм байгууллага байгаа юм аа. Тэгээд Монгол улсад одоо цахим эрүүл мэндийн томоохон төсөл хятадын урт хугацааны өнгөлтэй зээлээр 20 сая долларын өртгөөр одоо хэрэгжиж эхэлж байгаа. Энэ нээлтийг бид 2 хоногийн өмнө Улаанбаатар хотод улсын клиникийн 1-р төв эмнэлэг дээр зохион байгуулж Бүгдээр хятад улсаас Монгол улс суугаад онц бөгөөд үргийн элчин сайд Си Хэмэнтэй хамт бид нар энэ ажлыг зохион байгуулсан. За өчигдөр аймгийн төвд
аймагуудаас анхудаа өмнө гоо аймагт энэ цахим эрүүл мэндийн төслийг ажлыг эхлүүллээ. Өөрөөр хэлбэл манай иргэдийн бүх эрүүл мэндийн үйл ажиллагаа цахим хяналтанд орж тэгснээр шуурхай тэр өвчин оншийн байдлыг одоо тодруулж шийдвэрлэх ийм болцоо нөхцөлийг бүрдүүлж байгаамаа. Өөрөөр хэлбэл энэ одоо Монгол улсын эмнэлэг орчин үеийн цахимдсан эмнэлгийн хөвчөнд очих ийм одоо болцоо нөхцөлийг бүрдүүлж байгаа. Үнэхээр эрүүл мэндийн салбарт томоохон хувьсгал, томоохон шинжил хийх энэ ажилыг Өмнө Говь аймагаас эхлүүлж байгаа. Өмнө Говь аймаг маань одоо Монголын хамгийн том аймаг, хамгийн их уул уурхайтай, бас өвчлөлийн байдал нэлээд өндөр. Энэ аймагтаа бид цахим эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлснээр ард иргэддээ өрсөн сэргийлэх, эмнэлгийн үйлчлэгийг шуурхай үзүүлэх ийм болцоо нөхцөлийг бүрдүүлэх юм аа. Энэ цахим одоо эрүүл мэндийн төсөл хэрэгжиж хүн болгоны эрүүл мэндийн байдалд байнгын хяналт тавьж тэр одоо эрүүл мэндийн байдлын нэгдсэн дүн шинжилгээ хийж төвийн эмнэлэг дээр хамгийн өндөр мэргэжлийн эмчнэр төргийн шуурхай онцлогоо хийх энэ болов бүрдснээр бид одоо нөгөө монголчуудад өргөн дэлгэр байдаг зүрх судасны өвчин, за тэгээд элэг сүсний өвчин, хоол уусруулах хэрэгтний өвчнүүдийг эрт илрүүлж эмчлэх ийм болцоотой энэ аливаа нэг өвчнийг эрт одоо илрүүлж эмчилж чадах юм бол энэ өвчин нөр одоо хүний амьнаас хогрох, аюулд учрах энэ байдал бол бүрэн дүүрэн одоо ажиллах энэ болцоо нөхцөл биелээ болох юм аа. Одоо элгээр юм уу, зэв вирусээр амьнасаа алддаг тэр цаг үе ард тусарч байна. Зэв вирусын харууны эмийг оны өмнө бид шуурхай арга хэмжээ авч Монгод оруулж ирсэн. Одоо зэв вирусын өвчлөлтөй бүх хүн төв эмнэлгүүдээр тэрнийхээ хяналтанд орсноор энэ эмийг авч ууж зохион хяналтанд орж ажилласнаа эмчилгээ хийгдснээр энэ одоо өвчнөөс салах ийм болцоо нөхцөл бүрдэж байгаа. За ер нь бол манай иргэний хавдар энэ одоо хатуурлаас үргэлжлэн сэргийлэх, нэгэн өвчлөлтөйг бол дэмжлэх, иргэний бөөрийн одоо тэр эртэн шилжүүлэн суулгах, мэссэл хийх ийм эмчилгээнүүд нэгдүгээр гадаад орнд явж эмчлүүлж байна, хоёрдугаар Монгол орондоо энийг одоо хийх ажлуудыг эхлүүлсэн байгаа. Тийм учраас манай иргэд зөвхөн эрүүл мэндээ өөрөө хамгаалж өртөн сэргийлэх хүслэгт орж ингэж ажиллах нь чухал. За өнөөдөр бид дөнгөж сая бид сумынхаа эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. 1978 онд баригдсан хуучин барилга хуучирсан зах хэмжээний одоо маргааны эдгэлд орсон, эвдрэлүүд гарцсан, цаашдаа эмнэлгийн эрүүл ахуйн зориулт ашиг болцоогүй. Тэгээ орон нутгийн төсвийн санхүүжилтээр энэ эмнэлгийн иргэжил одоо 10-аас 15 ортой эмнэлэг барих энэ асуудлыг шийдвэрлэж байгаа юм байна. За эмнэлгийн тоног төхөөрөмж нэг яаралтай шаардлагатай энэ одоо доторх хэрэгслүүдийг бид сумын эмнэлэгтэй нийлүүлэх энэ арга хэмжээг эрүүл мэндийн спортын сайдын үүрэг гүйцэтгэхийн хувьд бид өөртөө хүлээж авч байгаа. Өнөөдөр ч гэсэн одоо бид эхний арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр газар дээр шийдвэрлэхээр эрхүү хүмүүс хүрэлцэн ирсэн. Манай баяр сайхан дарга бол одоо манай Монгол улсын эрүүл мэндийн спортын салбарын бүх санхүүжилтийг 690 тэрбум төгрөгийн санхүүжилтийн ажлыг одоо хариуцсан зохион байгуулж ажиллаж байгаа ийм одоо хүн байгаа юм. За энд одоо бас ирсэн бүрэлдэхүүн явцын дунд тавьж танилцуулахад манай онцгой байдлыг дэд дарах ганц зориг орондоо байгаа. Онцгой байдал үйлчлэлт цаг үеийн бүхэл асуудалтай холбогдсон асуудлуудыг одоо гардан шийдвэрлэх одоо дээр ажиллаж байгаа. Ийм хүмүүс байгаа. Эрүүл мэндийн яамны одоо эхнээс хас хүүхдийн асуудал хариуцсан мэрэгжилтэн холбогдох хүмүүс эрүүл мэдээлэл ингээд ажиллаж байгаа. Аймаг орныхоо удирдлагуудыг бид сайн санаж байгаа. Таньж байгаа. Нийгмийн бодлогын одоо дарга манай Жамын хорол дарга, аймгийн эрүүл мэндийн газрын дарга, баяр жаргал дарга энэ хүмүүс бас ажиллаж байгаа. Ийм учраас аливаа одоо тулгуурлаж байгаа асуудлынхаа талаар элен далангүй тавьж хэлцүүлээрэй гэж хүсэлтэд тавиарай гэж би зөвлөх байна. За дараагийн нэг та бүхний сонорт хүргэх
чухал асуудал бол энэ Монгол улс 2016 оны хэрэглэгчийн жил болгон зарлаж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн үйлчлэгийг иргэдэд ил дод нээлттэй хүргэх, төрийн үйлчлэгээ шударга шилэн байх, хамгийн гол хүн сурталгүй байх, дээр нэмэгдүүлээд бид одоо авилгагүй байх энэ одоо зарчмыг хэрэгжүүлэх төрийн ном бодлогыг бидний санаачлагаар одоо Монгол Улсын засгийн газар дэмжиж өнгөрсөн сая засгийн газрын хуралдаанаар 2014 оныг хэрэглэгчийн жил болгон зарлалаа. За энэ бол аливаа нэгэн асуудлын тунхаглалын төдий биш, харин засгийн газар төрийн бус байгууллага хэрэглэгчийн нийгэмлэг 2016 оныг хэрэглэгчийн жил болгон одоо бодлогын ном өөрчлөлт хийхээр ингэ зорж байгаа. Өөрөөр хэлбэл ард иргэдээ хүрэх төрийн үйлчилгээг шин шатанд гаргах, хэрэглэгчийн төлөө төрийн бодлогыг зохистой боловсруулах, ингэхдээ хэрэглэж олон түмэн иргэд энэ үйлчилгээг авах мэдлэгтэй байх, боловсралтай байх, энэ үйлчилгээг зөв явуулахыг шаардах, шахах ийм эрхтэй байх. За сум болгонд бид одоо 30-аас 50 хүнтэй хэрэглэгчийн зөвлөлүүдийг байгуулж, зохион байгуулж ажиллана. Эрүүл мэндийн салбарт хэрэглэгчийн зөвлөлийн ажлыг одоо гарын авалга мэдээллүүдийг иргэдэд хүргэх ийм ажил байгаа. Хэрэглэгчийн чиглэл хэвлэл мэдээлэл олон нийтийн байгууллага телевизараад болгон анхаарал тавьж тодорхой хэрэглэгчийн цагуудыг бий болгож нийтэд одоо хүргэх ийм одоо үүрэг даалгавруудыг өгч байгаа. Эрүүл мэндийн спортын яам, улсын онцгой байдлын ерөнхий газар, мэрэгжлийн албаны газар хамтарсан тушаал гаргаж хэрэглэгчийн төлөө үйл ажиллагааг хариуцсан зохион байгуулах ийм одоо үүрэг даалгаврыг хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл 2016 он бол хүн рүүгээ чиглэсэн, иргэн рүүгээ чиглэсэн ийм ажлыг зохион байгуулахын би Монголын хэрэглэгчдийн холбооны ерөнхийлөгч ажлыг нийслэлийн дарга болсон Батбаяраас аваад одоо нэг жил орчим болж байна. Энэ хугацаанд бид одоо бас засгийн газарт энэ асуудлыг оруулж хэрэглэгчийн одоо үндэсний хөтөлбөртэй бол хэрэглэгчийн одоо хуулийг шилжүүлэн батлан Монгол улс хуультай 3 төрлийн бус байгууллагын нэг хэрэглэгчийн нийгэмлэг байдаг. Монголын үйлдвэрчний байгууллага, за худалдаа аж үйлдвэрийн танхим, тэгээ хэрэглэгчийн нийгэмлэг гэдэг ингээд төрийн хуультай ийм төрлийн бус байгууллага байдаг. За ингээд Монгол улсын бүх иргэд бол хэрэглэгч 3 сая иргэн нялх хүүхдээсээ эхлээд өндөр настан 100 настан 80 настан бүгдээрээ хэрэглэгч. Тэр хүний хэрэглэж байгаа сүү, талах, гурил, мах энэ бүгд одоо хэрэглэгчийн өмсөх, хувцас төрийн үйлч байгууллагад ороод үйлчлэгээ энэ болгон бол нөгөө үндсэн хуулийн заасан та ихэ эдлэх ийм болцоо нөхцөлийг одоо бүрдүүлж байгаамаа. Монгол улсын ерөнхийлөгч хэрэглэгч. Тийм учраас 3 сая иргэдийн иргэшгийн төлөө ажиллах энэ үйл ажиллагаанд манай бүх иргэд бүгдээр идэвхтэй оролцох ёстой. Хамгийн гол нь хэрэглэгчийн мэдлэгтэй, боловсралтай болгоё. Бид одоо 30-аад нөгөө Монгол иргэдээ, ард иргэдээ бичиг үсгэтэн болгох гэж 60 онд нэгдсэн үндэсний байгууллагаар Монголын ард түмэн 100% бичиг үсгэтэн боллоо гэдгийг хүлээн зөвшөөрүүлж албан ёсоор одоо нэгдсэн үндэсний байгууллага баталж байсан шиг Монгол улсын иргэд бүгдээрээ хэрэглэгчийн мэдлэгтэй, бүр хэрэглэгчийн боловсралтай болох ийм одоо шаардлага байгаа. Тэгээд хэрэглэгчийн одоо мэрэгсэн багш нар, сургагч нар орон нутагт газар дээр нээж ажиллана. Хэрэглэгчийн байгууллагт бүгдээрээ одоо идэвхтэй оролцох. За ингэхдээ аль нэг улс төрөөс ангид, аль нэг нь намаас ангид ийм одоо үйл ажиллагаа явуулахаар зорж байгаа. Ер нь Монгол улсын хөгжлийн одоо энэ үйл ажиллагаа саарч байгаа. Энэ хөгжлийн түвшин буурч байгаа. Сая одоо би долон сургуулийн хэлбэр дээр үлээ. Амжилгааны түвшин хүнд байна. Гайгүй байсан энэ хэдийгээр эдийн засгийн уул уурхайн зогсолт гадаад эдийн засгийн нөлөөтэй ч гэсэн гол нь улс төрчид талцаж биенийгээ өгөөсгөж, биенийгээ хийх гэж байгаа хөгжлийн бодлогот саад болж хамтран ажиллах юм алдснаас энэ Монгол улс асар их эдийн засгийн боломж алдаж байгаа. Тэгээд сахилахгүй, хариуцлахгүй, зохион байгуулалтгүй
өмчөрөн төрийн албан одоо нэр хүндийг унгаж байгаа энэ бүхэн бол одоо Монгол улсын хөгжил дэвшил үнэхээр хортой байгаа. Тэгээ энээс гарах нэг гол арга бол одоо хэрэглэгчийн эрхийг өндөр тавья, улс төрийн энэ талцлыг байхгүй болгоё гэсэн ийм одоо төрийн бодлогыг бид дэвшүүлэн тавьж байгаамаа. Энэ бол нэлээд одоо том бодлого, олон бодлого. Гэхдээ энийг гардан хэрэгжүүлэх ажил та бидний өмнө тулгарч байгаа гэдгийг бас энэ ташрамд хэлхийг хүсэж байна. За тэгээд дараагийн нэг чухал асуудал бол манай ард иргэдтэй нэг байгалийн аюул, осол, цаг агаарын бэрхшээл, гал түмэр, хүн малын халдвар төвчин, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг бид бас хэрэглэгчийн жилийнхаа төвшөнд шинжилж байгаа. Шинэ менежментийг хэрэгжүүлж байгаа. Одоо та бүхний гар дээр очиж Монгол улсын шатар сайд сэрэмжлүүлж байна гэж. Ийм гай зовлон хэлж ирдэггүй, гинт ирдэг. Тэгээ энээс урьдчилан сэргийлэхийн тулд ийм зовлонд учрахгүй тулд ойр хавийнхаа хүмүүсийг ах トゥ дөрөв садан үүрх өгд ээж авгаа учруулахгүй тулд хүн юу хийх ёстой, юу мэдж явах ёстой, ямар арга хэмжээ хийх ёстой гэдгийг бид олон улсын туршлагаар, Японы туршлагаар тухайлбал ганцхан хуудас нугалбар дээр хийгээд хүн болгонд гардуулж байгаа. Энийг хэрэгжүүлэх юм бол танай гэр бүл, ард иргэд, сум орныхон гэнж амгалан тайван аюулгүй амьдрах, амь насаа аливаа хүндэл бэрхшээлээс ойр дотныгоо хамгаалан авах ийм болцоо нөхцөл бүрдэх юм аа. Тэгээ энэ бол бидний хувьд бас эхний удаад хүргэж байгаа маш чухал бодлогын асуудал. За газар хөдлөлт их ярьж байгаа. Газар хөдлөлтийн давтамж Монгол улсад ойр ойрхон бий болж байгаа. Энэ газар хөдлөлт гэсэн үг биш ч гэсэн болцсошгүй гэдгийг одоо төр засаг анхаарч томоохон арга шийдвэраас арга хэмжээнүүдийг авч байгаа. Жишээлбэл Япон айл бүх хүн төрийн цэцэрлэгийн хөвгөд газар хөдлөл яах вэ гэдгийг мэддэг. Араад телевизээр бүр бид нар нөгөө малчин хүн хүүхдээ 4-5 наснаас нь ураг ишгээ эргүүлүүлээд малчин болгодог шиг Японд ингэж сургацсан. Энийг одоо бид авч хэрэгжүүлье гэж. Адгийн наацахад одоо газар хөдлөлт оргилд болоход бат бөх ширээнийхэн дор одоо хүүхэд нь ороод суучдаг. Хэрвээ галшаа гарах тийм боломж байхгүй. Эцэг ихэн ямар үүрэгтэйгээ мэддэг ийм зүйл байж байгаа. За гал төмрийн аюулын үед юу хийх ёстой вэ гэдгийг бүр хүний нүдэнд одоо бичиг үсгэл сурсан хүн бол одоо ойлгомжтойгоор бид ингэж бич танилцуулж байгаа. Мэдээж төрний галын дуудлага холбогдох арга хэмжээг авах, хүүхэд хөгшөд болон бус хүмүүсийг нэн даруй одоо гадагш аюулгүй байдал гаргах, гэрэл цахилгаанаа саргах гэдэг яаралтай арга хэмжээнүүдийг бүгдийг нь одоо бид ой хэрийн төмөр ямар байх вэ? За тэгээд энэ хүн малын гол салбар төвчний үед ямар арга хэмжээ авах ёстой? Үер усны аюул одоо бас цөөнгүй болдог. Хаврын шар усны үед, гинтийн бороо цахилгааны үед, хүчтэй болон цасан шуурга, шорон шуурга үед ямар арга хэмжээ авах вэ гэдгийг одоо энэ маш сайн зуудын аюулаас сэргийлэхэд бол ямар арга хэмжээ авах вэ? Энэ бүхнийг маань хүн болгон би энэ хамаагүй гэж үзэж болохгүй. Мэддэг, хэрэгэлдэг, хэрэгжүүлдэг гэсэн. Бид нэг зүгээр нэг том дарга сайд дарга нар дараагийн хүнд үүргөөгөө тэр дарга дахин нэг үүргөөгөө ингээ явж сумын төвшөнд эсгийн төлөөлөгч юм уу ганц өнөөгч ирж ярьдаг байсан бол одоо Монгол улсын шатар сайд энэ асуудлыг хариуцлагаа аваад шууд иргэн одоо аюушгойд ингээд зөвлөмж өгөөд та энийг хүүхдтэй, өр хүүхдүүдтэй бүхэндээ ягшлан мөрдүүлж бай. Энэ танай гэрт байнга байж сэрэмжлүүлэг болж байх ёстой шүү гэдгийг ингээд гардан өгч байгаамаа. Өөрөөр хэлбэл бид энэ онцгой байдал гал өнгөрсөн жил бол 350 удаагийн ой хэрэг дүүр гарсан. Энэ сүүлийн 10 жил гарсан бүх төмөрөөс их байгаа байхгүй. Дандаа хүний одоо сонор сэрэмжгүй ийм байдлаас үүссэн. Олон удаагийн усны үерийн аюул гол усан живсэн асуудал гарсан.
Би тэр бүхнийг хүн болгонд анхааруулах зэрэмлэгийг одоо өгч ингэж ажиллая. Зөвхөн манай онцгой байд ихэд өнгөрсөн онд 1233 хүний амьнаас аварсан. Цаана бас хэдэн 100-аар тоологдох ийм одоо хүний амьнаас үргэлжсэн. Энэ бүхнээс урчин цэргийн цас удны үед одоо хөл гараа хөлдөөсөн, хээр хөдөө осгосон, Улаанбаатар хотод гудамжинд осгосон ийм цөөнгөө байгаа. Манай сая зөвхөн шинэ жилээр тэмдэглэж байгаа үйл ажиллагаанд аймгийн төвлөрс хүн осгож нас урсан. Хэрвээ тэр хүн эдгээр одоо их хэмжээний зөвхөн гундаа ууж өөрийнхөө өдөр чадваргүй болсон ч болсон асуудал буруутаж гэлээ гэсэн энэ сэрэмжлүүлгийг урд нь аваад уншсан бол би энэ цогцсон үедээ өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ би хамаагүй гарч наарч үрж болохгүй шүү. Энэ үедээ бас бусдын тусламжийг ингэж авах юм шүү гэх мэтлэнгээр одоо зөвхөн хүндэрсэн үед Титаник кинонд гардаг шүгэл хөдөлгөөнд хэрэгтэй байна. Одоо авиарда дохио өгөх, мэдээ өгөх, гар утас, гэрэл гарч идэг ийм асуудлуудыг бид бодох ёстой. Ингэж байж Монголын 3 сая хүмүүс маань одоо эрүүл амгалан тайван амь насны аюулгүй байх ийм болцоо нөхцлүүд бүрдэх юм аа. За энэ их чухал арга хэмжээг бас та бүхэндээ бид хүргэж байгаа. За өөр нэг чухал зүйл бол манай та бидний олон жил хамтран хэрэгжүүлсэн энэ манай баян овоочдын санд болгосон мянган тэмээний одоо уралдаанаа юу аймгийн төвд 3 сарын 7-нд хийгдээ холбогдуулаад биеийн тамирын спортын эрүүл мэндийн спортын яам хэлэлцээд энэ тэмээн болоогийн улсын аварга тэмцээн үндэсний одоо спортикада улсын аваргын тэмцээнийг 70 задгад хоттой хийе. Энэ одоо том арга хэмжээг хамтран аймаг орон нутгийн хувьд хамтран зохион байгуулъя гэдэг шийдвэр гаргасан. За энэ хүрээнд одоо манай сайн бэлдэж байгаа ийм урилгыг одоо бас манай иргэдтэй хэвлэл мэдээлэлээр дамжуулан хүргэж байгаа. Энэ бол их том хэмжээний өргөн арга хэмжээ болно. Энд бол Түмэн тэмээний мянган тэмээний уралдаан за тэгээд одоо тэр эрдэнэс тэмээгээ төсгөн уралдуулах пологын спортын улсын аваргын тэмцээн за мөн одоо тэмээ спортын бас бусад цөөнгүй төрлийн тэмцээнүүдийг зохион байгуулахаар ингэж шийдэж байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээндээ бас эртнээ сайн бэлтгэхээр залуу тамирчид манай одоо энэ хөдөлгөөний спорт гар бөмбөг, сагсан бөмбөг, за хөлөг бөмбөг гэдэг бол тоглодог энэ тамирчин залуучууд дунд сургуулийн хүүхдүүдээс бас сайн бэлдэж энэ одоо тэмээн пологын спортыг амжилттай хөгжүүлэх энэ Монгол орны одоо нэрийн брэнд болцсон энэ спортоо бас улмаар одоо улс орны хэмжээнд амжилттай зохион байгуулж эндээс алтан хөрөлт медалуудаа хүртэх ийм одоо болцоо нөхцөл бүрдэж байгаа гэдгийг хэлэх байна. Уламжлалсаар урд өөр Монголын өөртөө орны баян нуурын тамирчид бас ирэхээр ингэж бидэнд та одоо харьцаж байна. За энэ зүйл байгаа. За өөр нэг мэдээллийн чанартай та нарт өгөх юм бол Монголын говь нутгаас өмнгийн говьс маань Хүнүүгийн хааны эдэлж хэрглэж байсан алтан эдэл олдсон. Энэ хэвлэл мэдээлэлээр бол явуулсан байж байгаа. Аймгийн музейд энэний одон байгуулж 70 задгад хотод тэмээ спортын улсын аваргын тэмцээн зохион байгуулах. Одоо сум орныхоо хүрээнд төвтэй оролцуулах нэг өрсөн урилгыг одоо засаг дарагт гардуулж өгье. Тэгээ Баян аймгийн Баян улсын засаг дарга Батбол Таня. За Монголын тэмээ болоо спорт уралдаан аялын холбооноос шинэ жилийн баярын мэнд хүргэн мэндчилгээний ялдамт Монгол улсад тэмээ хамгаалах өсгөх шинэ менежментийг хэрэгжүүлж тэмээ спортыг сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь оруулж байгаад талархал дэвшүүлж байна. 2016 оны үндэсний спортын ээлжид наадам улсын аварга шалгаруулах тэмээ болоо тэмцээнийг 3 дугаар сарын 5, 6, 7 өдрүүд Өмнө Говь аймгийн төв 70 задгад суманд зохион байгуулах
болсныг мэдэгдэхэд таатай байна. За наадмын үеэр Монгол тэмээний болон Инглиз тэмээний хурдан тэмээний уралдаан тэмээн дээр шагаашуурах багийн тэмцээн зэрэг одоо арга хэмжээнд зохион байгуулагдана. Та бүхнийг аймаг сумын иргэд тэмээчид тамирчтай идэвхтэй оролцоохыг урьж байна. Монгол улсын шатлар сайд, эрүүл мэндийн спортын сайдын үүрэг гүйцэтгэгч, Монголын тэмээн спорт уралдаан аяллаа холбооны тэргүүн Цэоянбаатар гэсэн. За ингээд та бүхэндээ дахин баярлалаа. Айлч асуудлаар өргөн чөлөөтэй. Эрүүл мэндийн спортын яамны санхүү хэлсэн дараа баярлалаа гэж юм байна. Тэгээд та бүхэнд ерөөдөө санхүү мэдээлэл танилцуулахад бол Баян сумын эмийн төсөв 2016 онд бол нийтдээ бол 30 орчим хувиар нэмэгдсэн байгаа. Эмийн дээрсэн төсөв. Бусад шатгуун болон шагнал дурам шуулын арга хэмжээнүүдийг бол мэдээж хэмнэлтийн гомдод хассан байгаа. Яг энэ жилийн бид хүч хаяад ард иргэдийн эрүүл мэндийн асуудал нэлээд хүч ажилласан байгаа. Мөн тонд хөрөмжүүд нь нэлээд сайжруулж байгаа. Тэгээд өмнө говь аймагт бол нэлээд бид нар бас чиглэж ажиллаж байгаа. Одоо өмнгийн говьас төрсөн гэдэг утгаараа Монголын анхны өмнө говь аймгийн одоо өмнө говьс анхны одоо шадар сайд, эрүүл мэндийн спортын яамны сайд одоо томцсон дагуу бид нар бас тодорхой арга хэмжээнд бол нэлээд цогц арга хэмжээгээр авч байгаа. Тэгээд сая бид нар бол газар дээр нь бас эмнэлгээр орж үзлээ. Тэгээд ор хэрэгслийг бас солихгүй үнэхээр бас модон орон дээр иргэд маань бас байж байна. Одоо энийг бас өмнө нь бас бид нар хүсэж иржсэн. Ингээд сайдын зүгээс бол энэ орыг бол бүгдийг шилэн сайжруулаа гэсэн үг чиглэсэн. Тэгээд Баян сум маань нийтдээ бол яг өнөөдрийн байдлаар 10 ортой байгаа. Тэгээд энэ 10 орыг бол шинжилэн сайжруулж 2015 оны загвараар одоо 2015 оны загвараар функционал орнуудыг бол нийлүүлэхээ боллоо өнөөдөр. Тэгээд нэг ор маань ойролцоогоор нэг сая 300 мянган төгрөг. Тэгээд нийтдээ 10 ор бол 13 сая төгрөг. Мөн бид нэр төрх хорыг үзлээ. Үнэхээр одоо 98 оны загвараар байж байл төрх хор маань өдөр Баян сумын дээр энэ бол мөн гарааргаар хийсэн дулаалгын аппаратыг бас мөн сайжруулах гарааргаар дулаалгын аппарат бол хийсэн юм байна. Тэгээ газар дээр нь үзэж танилцаад бол энэ ямар ч төрсөн хүүхдэд зориулсан тийм зориултын одоо ямар нэг хүүний төлөө байгаа шүү тийм ээ. Ямар ч зориултын ийм сүүлийн загвараар бол хүүхдийн дулаалгах одоо халаах одоо ийм аппаратыг нөлөөлье. Тэгээ мөн төрх хорыг бол сайжруулъя гэсэн зүйлийг хүлээ. Тэгээ ямар ч байсан бусад бол тонд хөрөмжүүдийг бол шинэ имлэг баригдсан дараа бол сурлахгүй бол нэг хуучин имлэгийн стандартаар авчиж сурлуулах одоо нийлүүлэлт хийчихээр хөндлөл үүсдэг. Тэгээ ямар ч техникийн хэлбэр иймэрхүү арга хэмжээдэг авъя. Нүдэн дээр үзэж байгаа нь бол хөрөнгө оруулалт юм байна. Ямар ч байсан 2016 онд бол та бүхний имчилгээний одоо имлэгээс бол нэлээд сайн бас төслөгдсөн байгаа гэдгээс хэлье. Тэгээ та бүхэн амжилттай.
энэ асуудал одоо хэдийн хэрэгжиж яахвэ? Тэгээ 15 оны 10 сард хоёр сорт хэрэгжсэн байна. 14 оны 1-р сарын 1-ээс эхлэн үргэлжлсэн. Энэ цалин төлөвийн нэмээс олон хэдийн нэгдээ. Энэ нэгэн төрлийн үйлдвэрлэлийг одоо яах вэ гэсэн. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь одоо нөөцийн 20% нэг сайн хуулиар гаргажээ. Энэ одоо өчигдөр ажиллаж бас телевизээр хараад сонсч байгаа юм. Улаанбаатар хотод одоо нөлөө хэрэглэе байгаа нэг үнэндээ одоо 2% татвар нэмэгдэж болчихлоо. Энэ одоо өдөө орон дотор одоо нэг сарын 10-наас дийгээ мөрдөж хэрэгжиж байгаа юм. Хэвээ одоо энэ энэ одоо гэсэн юм одоо яаж юм энэ хуулийг асуудлаас эдийн засгийн хамгаалалт одоо энэ хүн төрөлхтөнд малчилсан хуулийг ашиглан өмнө нэг махан нэг ийм хуулийг арган Монгол ачаалал гэж хэлсэн ийм хууль одоо тэгээд яг нэг зүйл бараа одоо яваад заавал татварын албан хуулийг одоо татвараа төлсөн одоо тийм одоо бараа үүсгэж авсан нэг зүйл одоо бараа үүсгэж авсан гэж одоо тэгэхээр одоо өөрөөр бараа үүсгэж Орны эдийн засаг хүндхэн байгаа. Монгол улсын төсвийн орлого 15 онд 1.80 төгрөгөөр тасарсан. За энэ нь мэдээж гадаад нөхцөл байдал уул уурхай зогссон, гадны хөрөнгө оруулалт зогссон. Ийм хүндрэлүүд бий. За дээр нь манай одоо нэг нөгөө хэлгээд төр засгийн хүрээнд цахилгаан хариуцлага зохион байгуулалтын асуудал шаардлага хангахгүй байсан. Ийм одоо хариуцлагагүй зодч заримдаа ярьдаг ийм нөхцөлөд би гэдгийг одоо шууд их хуралдаарч засгийн газар даарч миний хэлдэг. Тэгээ энийг аль болох одоо багасгах, аль болох энэ цахилгаангүй хариуцлагагүй зохион байгуулалтгүй энэ бодлогогүй үйл ажиллагааг сэгслэх чиглэлээр өнөөдөр засгийн газрын хуралдаарч тэр за болцоо гаруул их хурлын хуралдаан цуганд багассан байгааг давгаа анзаарсан баг. Үнэхээр ажил ачааллыг өдрийн ажлын 8 цагт чухагдахгүй юм байгаа учраас их хурлдаа суух нь бол буудсан, урд нь бол одоо ямар ч байсан их хурлын ажилд бол хөрөнгө хэмжээгээр олцдог байсан. Тийм хүндрэл байгаа. За тэгээд 15 оноос 16 оны төсвийг бид одоо төсвийг боловсруулахдаа энэ цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг тусгаж энэний санхүүжилтийг төсвөөр тавьсан юм аа. Цалин тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хуваар 20 орчим хуваар гэж бид тооцож ярьсан. Нэмэхээс биш арга бол байхгүй. Инфляц алдан энэ эдийн засгийн одоо хүндрэлүүд манай иргэдийн ялангуяа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс тэтгэврийн насныханд үнэхээр хүн тусч байгаа. Тэгээ энэ төлөө ямар ч байсан ажиллана. За өнөөдөр сангийн яам ихэнх төрийн байгууллагын дансыг хараахан нээгээгүй байгаа. Төсвийн орлогын одоо гэдэг юм уу да эхний сарын санхүүжилт
хараахан бүрийн хэмжээгээр орж ирээгүй байгаа. Гэхдээ энэ бүх асуудлын хүрээнд бол бид зохион байгуулалтын арга хэмжээ авч цалин тэтгэврийг ямар ч хэсэн тасалгүй болгох, улмаар цаашдын өндөрлөлийг одоо гаргахгүй байх чиглэлд засгийн газар дээр ярьж байгаа. Би юу хэлж чадах вэ гэхээр засгийн газар бас хүндрэлтэй асуудлуудаа шийдэх гарцыг хайж энэгээр олон цаг уралдаж зөх одоо гарцуудыг шийдэж байгаа. За үүний нэг нь оюут толгой. Оюут толгойтой биш албатай асуудал руу орчиж байна. Оюут толгой бол бидний хүлээлт, манай говьчуудын хүлээлт. Берланд бидний одоо 2000 оноос эхэлсэн ажлын маань хүлээлт байгаа. Хэдийгээр оюутлогын гэрээ ашиггүй, урт удаан хугацаанд ашигаа өгөөргүй ийм одоо гэрээ хэлцээр болсон ч гэлээ гэсэн энийг өнөөдөр зогсоогоод хаагаад дахиад шинэ одоо аль нэг улсад өгөөд ингээд сайжрах ийм төлөв байдал байхгүй байгаа учраас зарим нэгэн улс төрчдөөс миний бие арай өөр байр суурь баримтлагыг тавг анзаарсан баг. Оюутлогыг баруун сулгайг шөөмжлээд юм уу дайрдаггүй. Оюутлогыг ажилуулж байж цаашдаа энийг одоо гэрээ хэлцээрийг явцын дунд засах ёстой. Энэ олон улсын гэрээ хэлцээрийн мэргэжил байхгүй, хуулийн мэдлэг байхгүй ийм хүмүүс анхны гэрээ хэлцээрийг хийснээс бол Монгол улс тохиролтой байсан. Гэхдээ оюут толгойд манай говьчууд, манай говийн ард түмэн говь байтугай одоо Монгол улсын өнцөг хөдөлмөрөөс манай залуучууд ирж ажиллах шаардлагатай. Тийм учраас оюутлогын асуудлаар Оюнбаатар гэдэг хүн онцгой хурц асуудал ярьдгүйг та бүхэн анзаарсан байх. Тавталгаа асуудал дээр ч гэсэн би болгоомжтой дуурдаг. Тэгээ бидэнд ажлын байр бий болох ёстой. Манай хүн залуучууд иргэд маань тэнд ажиллах шаардлагатай. Ийм учраас оюутлогын ажлыг хөдөлгөхийн төлөө засгийн газар дээр би саналаа өгч энэ асуудлыг одоо шахаж шаардж байгаа. 4.2 тэрбум долларын санхүүжилтээр эднийг авч байгаа. Үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэж байна гэсэн. Өөрөөр хэлбэл далд уурхайн үйл ажиллагаа одоо эхэлнэ гэсэн. Гэхдээ оюутлогын яг байдал арга хэмжээтэй 21-нд ирж танилцахаар би тооцож байгаа. Гэхдээ миний ажлын байдал ийм боломж олох уугүй юу гэдгийг мэдэхгүй. Далд уурхай одоо сүүлийн жилүүдэд, сүүлийн саруудад Улаанбаатар улсын бус аймагуудад хэд их ажиалтай байсан учраас үнэхээр говьор тэр болгоо ирж чадахгүй, оюутлогоор бол 20 хэдэн жил очиог байгаа. Одоо ирж нэг сайн танилцаж нөхцөл байдлыг танилцах ийм юутай байгаа. Засгийн газраас бидэнд танилцуулж байгаа. Уул уурхай яамнаас бидэнд оруулж ирж байгаа асуудлаар бол ажил хэвээ явах. Ажлын байрууд нөгөө төр зогсоодсон одоо төр хүмүүсээ буцаацсан байгаа. Энэ хүмүүсээ нэг яралтай авах, дээр нэмэгдүүлж энэ одоо далд уурхай үйл ажиллагаатай холбоотой энэ бусад одоо үйлчлэгээнүүд зөнгөө хүмүүсийг ялангуяа бүсийн сумдаас одоо хамгийн их нь уул уурхай том юу байхгүй охирж байгаа Баян мандаас онцлог байгаа шүү дээ. Хамбогд за цэцгийн сумдын хувьд бас хүлээлт байгаа. Гэхдээ яг одоо бидээс шүүш уул уурхайнууд нь өөр дээр байдаг. Тэгээ энэ ажлын байрууд бол нэмэгдэх ёстой. Би одоо очиод бас ажлынхаа зав чиглэлээр оюутлогын үйл захирал, оюутлогын төлөөлөл өдөр зөвлөлийн дарга нартай уулзахаар ингэж тооцож байгаа. Тэгэхийн өмнө талд бас ард иргэдтэйгээ уулзаж тэдний санал хүсэлтийг илүү одоо судлах. Ялангуяа оюутлогын Дубайн одоо гэрээн дээр шинжилэн орсон энэ орон нутгийн ард түмэнд олгох 5 сая долларын нэг зохистой бүтээн байгуулалтанд төрийн олон удаагийн үйл ажиллагаа шиг одоо зориулт бусаа үр ашиггүй зарцуулах асуудлыг хязгаарлах ийм бодлогоор бид санд бодлоо солилцохоор ингэж төлөвлөж байгаа. За оюутлогын уурхай бол одоо цаашдаа хэвээ ажиллана. Энийг дагсан олон хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Нөгөө бидний хүлээдэг доллар орж ирэх, долларын ханш буурах ёстой гэж үзэж байгаа. Ажлын байрууд бий болно. Ялангуяа туслах үйлчлэгэнд олон компани аж ахуйн нэгжүүд оролцож тэгээд тэр хэмжээгээр ажлын байрууд бий болох ийм болцоо нөхцөлийг бүрдүүлнэ гэж ингэж одоо найдаж байгаа гэдгийг та бүхэнд хэлж байна.
За нэмэн өртгийн албан татврын хувьд бол яг татврын хуулинд оруулсан том өөрчлөлт. Гэхдээ энийг би татврын дараа 2 жил 8 сар хийсний үед бас бүрэн дүүрэн сайшаа дэмжээгүй татврын ил тодын хууль аюул дээр ягаад гэвэл шударгаар татвараа төлдөг олон мянган аж ахуй нэгж иргэдийг хохироосон тэдний төлөө одоо нэг 10% ч гэдэг юм уу татвар энэ 2015 онд чөлөөлчих гэдэг саналыг улсын хурал дээр дэмжээгүй. За нөөдийн буцаа олголтын үед ямар ч бараа бүтээгдэхүүн дээр үнэндээ нэмэх ёсгүй. Энэ бол хууль бус үйл ажиллагаа. Нөөдийг төснийхөө төлөө 10% нөөд байгаа шүү дээ. Тодорхой хувийг буцаан эзэд нь одоо өгөх. Энэ нь бол одоо иргэд өөрсдөө аж ахуй нэгж компанид буцаан олгох энэ хуулийг урд нь судалж байсан юм аа. Энэ үг нэг сайн хууль. Жинхэнэ зах зээлдээ гормоор орох ёстой. Харин тэгтэл сая бол одоо үн нэмээд дээр нэмж барааных үндэ нэмдэггүй л энэ бол хууль завхруулж байгаа үйл ажиллагаа. Бараагаа худалдаад тэр худалдсан бараан татвар чинь нөгөө нэмэн өртөг буюу үйл ажиллагааны зардлын шингэцсэн байгаа байхгүй юу? Талханд өөрийнх нь одоо тэр нэмэн өртөг нь дотроо явж байдаг. Тэрнээс талхны одоо 1000 төгрөгөн дээр талхын зүрийн үнэтэй байгаа нэг 300 төгрөг гэж хэлээгүй шүү. 1000 төгрөгөн дээр дахиад 10% 100 төгрөг нэмэхгүй. 1000 төгрөгийн дотроо тэр үн шингэсэн байх хэрэгтэй. Тэр нөөдийн одоо төлбөр тооцоогоо цагт нь хийгээд ингэж байгаа тэр байгууллага аж ахуй нэгж иргэдэд 2% буцаан олгох, урамшуулах. Өөрөөр хэлбэл бүх худалдаж авсан барааныхаа 2%-ийг буцаагаад авчих ийм л хууль байна. Энийг бид бол 3%, 5% мэдэгдэхс байх хэрэгтэй гэж ингэж үзэж байсан. Тэгээд энэ хуулийн хувьд бол ийм завхрал байж болохгүй. Орон нутгчдэр төв зөөрийн газарчдэр. Энэ асуудал дээр бид бас ярих зүгээр энэ бол тэр татвар гаалын асуудалтай ч холбогдоод яригдах зүйл. Татвар гаалын байгууллага бол нэг төрлийн үйлчлэгээ үзүүлдэг байгууллага шүү дээ. Тэр байтугай даатгалын байгуулагчны хүртэл нэг төрлийн үйлчлэгээ үзүүлдэг байгууллага байхгүй юу? Энэ Скандинав орн гээд би татврын дарга байхдаа очиж судалж байсан. Уг нь бол зөв тогтолцоо. Тэгээ хямралын үед хийх ёстой юм уу юу гэдгийг бас бид бодох шүү дээ. Ерөөсөө иргэдээсээ энэ татврын мөнгийг цуглуулдаг байгууллага. Тэрнээс гаал гэж цагдаагийн байгууллага биш. Татвар гэж хүн айлгадаг байгууллага биш. Та бүхэн сайн санаж байгаа бол татврын байгууллага төрийн захиргааны байгууллагаас төрийн үйлчлэгээний байгууллага болгож бид өөрчлөлт байсан гэж байна. Гаалч гэсэн төрийн тусгай албан хаагчд байдаг. Яг энэ иргэдэд үйлчлдэг үйлчлэгээний байгууллага байхгүй юу? Тэн дээр нь жоохон захиргааны арга хэмжээ нөгөө татвараа нуусан бараа бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээ тэр одоо татвар ноогдох ёстой юм нуусан бол тэрийг шалгаж илрүүлэхэд фокус байгаа болохоос зүгээр үйлчлэгээний явуулах шүү дээ. Татврын байгууллага дээр бол ингээд одоо тэр бол хэвээр хийгдэж байгаа гэж байна. Тайлан балансаа өөрөө гаргаад өгнө. Тэрэнд тооцоо татвар авах. Жинээс илүү юм байх ёстой гэж хэлэх хэрэг татврын байцаагч байхгүй. Манай татврын байцаагч юм байна. Орон чимэг тэгж ажиллаж байгаа. Хэрвээ нууж байгаад шалгалтанд өртөөд мэдээлэлд өртөөд шалгагдаад торгуул алдан хүлээх юм бол хуулийн хариуцлага хүлээн. Бүр эрүүгийн хариуцлага хүлээн. Америкийн баруун орнууд татварын сайсгээс зогцсон гэж маш их эрүүгийн хэрэг үүсдэг. Шалгадаг шийдэгдэг ийм л тогтолцоотой юм байна. За гаал татврын байгууллагаас 250 орчим хүн цомгох тухай асуудал байгаа. Зүгээр хуулийн дагуу бол энэ хүмүүст 6 сарын цалингаа улсын төсвөөс өгөх ёстой. Цааш нь 6 жил 10 жил энэ цалингийг нэмж байгаа гэдэг утгаараа 6 сарын цалингаа хуулийн дагуу улсын төсвөөс өгөх ёстой ба. Өөрөөр хэлбэл хэмнэгдсэн цалин гэдэг жилээр дуудаад 12 сарын цалин хэмнэгдэхэд 6 сарын цалин тэр хүмүүст өгөх ёстой. Миний салбар дотор ч гэсэн орон тоон татан богдсон ийм байгууллага бий. Тэнжээний бомтын одоо албагаа 5-6 хүнтэй. Тэгээ тэр хүмүүсийн 6 сарын цалинг бол төр өг үүрэг хуулиар хүлээж байгаа.
За тэтгэврийн зээлийн асуудал, хүү бууруулах асуудал дээр олон газар ярьж байгаа. Энэ асуудлаар бид одоо Монгол банкн дээр банкны нөхцөлд цуглуулж байгаад ярина. Үнэхээр манай банкны хүү бол асар өндөр байна. Түүний дотор одоо тэтгэврийн зээлийн хүү олон улсын жишгээс өндөр байна. Тэгээ энийгээ болохоор эдийн засгийн хямрал, валютын одоо үнийн өсөлт бус тэмтэй холбоотой тайлбарладаг. За энэ асуудал дээр 3 талын гэрээ хэлцээр бус дарга хэмжээгээр одоо энэ банкудад нөлөөлөх ёстой. Дээрээс засгийн газар шууд нөгөө банкуд арилжааны банкуд шүү дээ. Зээл авах авахгүй байна уу засгийн газар шууд энд оролцох бас эрх хэмжээ байхгүй. Тэгвэл банкуд нөлөөлдөг, шахдаг тэр одоо Монгол банкны бодлогоор нь бид энийг дамжиж нөлөөлөх ёстой. Олон улсын том банкуд Монголд орж ирэх гэж санал тавьдаг. Ялангуяа уул уурхайтай холбогдоод хэрв тэр орж ирээд хям хүү багтаа зээл өгөөд ирэхэд манай банкнууд бол шууд хүүгээ бууруулна л да. Яг ийм байгууллагаар Монгол банкны одоо Монголын арилжааны банкуд дампуурчихна гэдэг ингээд зовлон тоочод байдаг. Тэгээ энэ асуудал дээр одоо бид бас анхаарал тавина. Ер нь одоо Монгол банк дахиад үгээ хэлж асуудлаа шийдэх ёстой. За оюут толгой за бусад уул уурхайн зарим арга ажлууд одоо зэгцэрч хэм болвол эдийн засгийн байдлын хүндрэлээс гарч чадах юм бол тэтгэврийн зээл бус асуудал шийдэгдэн цалин тэтгэврийн нэмэгдүүлэх асуудал илүү өргөн боломжтой болно. За байгаль орчны албаныхан суман дээрж хурал цуглаан хийж ардуудтайгаа уулз санд бодлоо солилцсон гэж байдаггүй нэг их мундаг хууль байдаг гэж зам дам сонссон. Хэдэн худлаагаа бүү мэд тийм учраас байгаль орчны албаныхан өөрсдөө суманд ирж хурал цуглаан хийж албаны ёсоор ардуудаа хуулиад танилцуулж санд бодлоо солилцож баймаар байна. За манай говийнхны гол шүүмжил энэ усны асуудал уул уурхайн компаниудын байгаль дэлхийд сүйтгэж байгаа асуудлыг бол надад бичдэг, байнга ярьдаг. Энэ асуудлаар би бас их хурал дээр урд нь засгийн газар дээр орж ирлээ. Засгийн газар дээр орж ирэх хаалтаа ярих зүйл л дээ. Одоо би энэ сал төстэй чинь Бат цэрэг сайдад одоо шууд өргөж уламжилнаа. Одоо ирэх ёстой, уулзах ёстой. За тэгээд одоо бас цаг бус асуудлууд хүндрэл биелдэ. Одоо өнөөдөр миний явж байгааг Хангаан аймгийнхан харцгаал загнаж байгаа байхгүй юу? Энэ асуудалтай энэ хүнд байгаа завханд ирсэнгүү, өвсгөлд ирсэнгүү, өвсд ирсэнгүү гэд бид бол яг холбогдох хэмжээнийхээ одоо хүмүүсийг явуулж асуудлыг шийдэх шаардлагатай бол бид өөрсдөө очихоор ингэж юу яаж байна. За энд нэлээд олон асуудлууд орж ирсэн байна. Эрүүл мэндийн даатгалын талаар ярих ажилтай, цалинтай хүмүүс нь төлчихөн ажилгүй хүний орхин орлогогүй хүмүүс хүндрэлтэй байна. За манай эрүүл мэндийн яамных энэ асуудлаараа хариулаарай. Бид үзүүд нэмэлт асуудал юу яаж болно. За улс орны хямрал юунаас үүсв? Гадаадаас зөөлөнж авна гэж 17 тэрбум төгрөг өгч зөөлөнж авч байна гэж хавар Монгол комментар ярьсан. Ямар учиртай юм? Хэрэг гадаадаас зөөлөнж авах болохгүйгээр улсаа хөгжүүлж чаддгүй юм бол улсын хурлын 76 гишүүн суудлаасаа буух цаг нь болж чаддаг хүмүүсээс суудлаа тавьж өгөх хэрэгтэй. Үнэхээр улс орны эдийн засгийн хямралд оруулаад чадахгүй байгаад энгийн бидэнд харагдаж байна. Энэ та бүхний зөв. Үнэхээр их хурлаа өөрийнхөө энэ биднийг төлөөлж чадна гэсэн үнээс сонгох хэрэгтэй. Тэрнээс одоо аль нэг нь намаар талцаж, аль нэг нь намын толгож байгаа хүмүүс сонгодгоо одоо болох хэрэгтэй байна. Энэ ард иргэдээ төрөө барих ганцхан боломж шүү дээ. Монгол төрийг барих ганцхан боломжоо мөнгөөр худалдачдаг энэ аюул байгаа. Энийг өөрчлөөч. Гэж л би одоо Монголын ард түмэнд хандаж улсыг хурлын чуулганаас олон удаа хэлсэн. Хоёрдугаар намайг байнгын гишүүнчтэй байх юм бол ёо энэ Монгол улсаа одоо ингэ хөгжлийн сааруулаад байгаа байхгүй талцаад тэгэл хэдэн олигарх гэдэг юм уул уурхай
байгалийн баялагийг эзэмшсэн тэдэнд үйлчлдэг хэдхэн төр засгийн ингээд цөм болчихсон. Одоо би засгийн газрын гишүүн хязгаарлалтай ярих хэрэгтэй. Засгийн газрын ажлыг бас шүүмжлэх болохгүй талтай. Гэхдээ би энийг хаач хязгаарч хэлдэг. Гэхдээ хөөхий дээр бизнесээ алдаад тэгээ улсын хурал дээр ганц өгөөдмөр бичээд хууль санаачилж чадахгүй. Тэгээд хөлсөө гоожуулаад тэнд сууж байгаа нь бид хараад хөндлөгөөс нь өрөвддөг байхгүй. Тэр хүмүүс бизнесээ хийгээд ашиг орлогоо одоо асар олон хүмүүс ажлын байр бий болгоод ингээ явж байгаасаа гэж бид хороосоо боддог. Зарим нь хэлдэг байхгүй. Би хувьдаа бол энийг л хэлдэг. Би одоо тийм сайн одоо биш 76-гийн нэг 76-гийн дутагдлыг би адилхан төлөх ёстой. Шаардлага хангаж чадахгүй гэвэл одоо Эрдэнэ номын ажлаас эхлээд хууль тогтоомжийн зөвлөгөө өгөөд ингээд суучих бол энэ цаг наргүй их ажлаас өөрийгөө чөлөөлсөн ийм л зүйл болно. Тийм учраас би бол Монгол төр зүтгэхээс өөр надад сонирхол байхгүй гэдгээ би удаадараа хэлж байгаа. Сайхан бэлгийн засгийн газар гэхээс илүү Монгол төрд башиж байгаа. Энэ бол Монгол хүн бод төрсний хувьд миний өөр миний одоо сургууль соёл мэргэжлийн эзэмшсэний хувьд миний одоо хүлээж байгаа. Аль биесны үүргээ дээр нэгэ талцдаг хоорондоо зөрчилддөг, номчирхдаг юмас одоо салах хэрэгтэй байна. Энээс салахгүй бол бид 16 оныхон сонгуулийг урд дахь сонгуулиуд чигээ яваад яг л энэ байр байдалтай эргээл очино. Дахиад хөгжил гэдэг юм 10 жилээр, 4 жилээр, 10 жилээр ингээд хойшлноо. Тийм учраас за огцорхыг одоо дүүрчихэхэд 16 ондоо үнэхээр төрийн хүн төр хуулиар хийгээ сууж байгаа. Төр засгийн газар одоо би 3 давхар дээлтэй байна. Энэ хоёрыг тусгаарлах ёстой. Хуулиа хийдэг хуульчид эдийн засгийн хурлаа хий. Тэр одоо ариун их ажил өөрөг бизнес хийдэг тэр хөрөнгө мөнгө ариужуулдаг хүмүүс нь засгийн газартаа орж ажиллаж болно. Их хурл суучгаад тендер хөөцөлдөөл бизнес яриад энэ асуудлууд үнэхээр буруу. Одоо ихтэй Монгол улсын хууль тогтоомжийг үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа. Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа. Сая одоо бас ард иргэдийнхэн та нар миний хэлснийг харсан баг. Монгол хүний 99% нь хүсэж байгаа нам дугуйлахаас илүү хүнээ дугуйлъя. Хүнээ сонгоё гэдгийг та нар намтай хамт хийжгээч гэж би улсын хурал дээр гуйсан. Тэгээд манай олонх би одоо тэр нам энэ нам гэж хэлмээр байна. Олонх болж байгаа хүмүүс маань хүлээж аваагүй шин. Хүний надгалж тэр намын жигсаал дээр орж иж байгаа хүний эренблээд өгөлдөө ард түмэн. Энэ хүн чинь таны намын жигсаалд нэгд орж иж байгаа хүн чинь хамгийн сүүлд орох хүн байна. Энэ нь бол олонний танигдсан шудраг их орноо газар шороогоо төрөө гэдэг хүн байна гэдэг эренблээд өгөх юм болцоог нь олгооч гэдэг их хурал дээр хэлсэн. Үнэхээр одоо миний үг бол YouTube дээр гарсан байлаа. Хүн хүлээж авсангүй л дээ зүгээр. За хамтуудын тэтгэвэр үнэхээр бага байгаа, хүрэлцэхгүй байгаа. 245 мянга, зарим нь 235 мянган төгрөг байдаг. Энэ бол бидний амьдрал хэрэгцээнд огт хүрэлцэхгүй байгаа. Явсан газар бол уулзсан хүн болгон ярьж байна. Хамтынхаа тэтгэвэр тэтгэмжийг бол зайлшгүй нэмнэ. Эхний ээлжинд одоо бид энийг нэмэх шийдвэрлэх ёстой. Та бүхэн санаж байгаа Амбаатар өдөр өнгөрсөн жил цалин 30-аас доошгүй хувь нэмээ, тэтгэвэр тэтгэмжийг нэмээ гэж шаард хуудас засгийн алтан уугийн ерөнхий сайд байхад гардуулж өгч байсан хэвлэлийн багварл хийгээд одоо би энийг хэрэгжүүлэхийн төлөө засгийн газар дотор ороод ажиллаж байгаа. Яг төдөн сарын төднөөс тийм нэмнэ гэдгийг шийдвэрийг нөгөө засгийн газрын хамтын танкмаараа гаргадаг учраас би хараахан хэлж чадахгүй байна. Бид ер нь цагаан сар гэхэд нэгдүгээр улиралдаа багтааж энэ цалин тэтгэвэр тэтгэмж энд өөрчлөлт оруулах нэмэх ёстой. Тэгээ хэр зэрэг их нэмэгдэх юм, бага нэмэгдэх юм бас нөгөө санхүүгийн чадвараас улсын карманаас шалтгаалах юм аа. За сумын ахмадын ороо хөрөнгө төсөв байхгүй, үйл ажиллагаа явуулах боломж байхгүй байна гэдэг. Даргыг одоо салинжуулж байхаар байна гэж ингэж хэлж байгаа. Тэгээ одоо энэ бүхэн дээр анхаарал тавих ёстой. Бид одоо бас шууд санхүүжуулна гэж хэлэхэд өнөөдөр үнэхээр хүнд
Гэхдээ өөр гарц өөр боломжуудыг одоо бид хайх хэрэгтэй байхаа. Сум орон нутгийн төсөв, орон нутгийн одоо нэмэлт санхүүжилтээс энэ асуудлуудыг шийдэх байх. Одоогоор хамтын байгууллагуудыг улсын төсвөөс шууд санхүүжүүлнэ гэж би хэлж одоо чадахгүй. Ер нь бол ингээл чөлөөгүй ахмад ч гэдэг юм уу, тэр намын хамтын байгууллагын тэр гэсэн завхарс юмыг одоо болох хэрэгтэй байна. Монголынхон цөөхөн ард иргэдийг ингэж талцуулж нам нутаг усаар нь хувааж байдаг юмнаас салъя гэж би нэг хурд орсон цагаас хойш ярьсан. Би арай 6 сарын дараа Оросыг тавх мэдж байгаа. Тэгээ энийхэн төлөө ажиллаж байгаа ерөнхийлөгчтэй уулзах бид санд болгож байгаа. Та одоо нэг сайхан юм ярьж яста мартаагүй биз? Энэ одоо Монголын ард түмнийг элдв нам юмар хуваахын одоо болиё. Одоо бид социализмаа мартсан, барууны капитализмаас салхсан. Одоо зүгээр улс Монголоо хөгжүүлэе гэж ийм л одоо ганцлал бодлого байх хэрэгтэй. Ингээхийн тулд одоо бид бас хамтарч нэгдэж өчтөрийнхөө санал зорж байсан болохгүй өгөхгүй байсан юм а мартаж ирээдүгээ харж ажиллах шаардлагатай. Эцсийн дүндээ хэлэхэд бол Монгол хүн төрөө сонгох хэрэгээ бэлгийн мөнгөөр худалдаарай гэж л би одоо уулзалт болгон дээр хэлж байгаа. Энийг хамгийн төгсгөлд нь бас хэлье. Анхаарлаа тавьсан баярлалаа.
Настал тот день, я не буду. Тэтгэл нэг усаа хөрөг бай мөнгө энэ гадаа татвар явуулдаг хүрдэг шүү. Сайхан энэ өдөрт тэр томтаа хаваа явуулдаг. Үгүй чи яагаад тэр паспорт авахгүй. Го хараа хандаа өөрөө бодлоо өөртөө ийм ажлаар явуулдаг байх. Энэ асуултыг тэтгэврийг хэдий тавьдаг хэдийгээр биш. Хамтын тэтгэврийг бас хөөсөө авчихсан. Го хоёр настан хоёр нэг өнгөрөөд гүйтгий тэтгэврээр нөгөө хүн энэ эргэлтийн байдлаар хөөсөө авчихсан. Тэгэхээр яаж ихийг тоотон хоригоо. Го энэний тэтгэврийг нэг чиг энэ араа бодлоо энэ асуултаар таалагдсан шүү. Суучлаас батлагдсан шүү. Хамтын тэтгэврийг бодлоо хэлдэг хэрэггүй байна. Энэ хавтар үлдсэн тэтгэврийг нэг чигтэй шүү. Үлдсэн асуултууд тэгвэл болон байлаа гэж боддог. Энэ асуултаар таалагддаг гэж асуусан. За тэр боловсрол өнөөдөр боловсролыг Монгол бичтэн болгоно гэж бас одоо ярьдаг. Тэгээд Монгол бичтэн болгоход тэтгэх болохгүй. Энэ яагаад өчигдөр сонирхолтой үздэг ба энэ дээр тооцоо бичих хэрэг Монгол бичиг бол хаач бичих бүгд Монголоор бичиж байна. Гүн кириллээр дана хэдэн жил болсон шүү. Энийг бас хэлтүүлэхгүй бас одоо би бодож байна. За тэгэхээр одоо энэ тэтгэлийн аадас хайлмал дандаа лачаа ангида бичсэн. Одоо хамгийн жишээнээс одоо энэ хоёр хаалганд энэ юу гэж байгаа юм бэ? Яаж хийж холоос чинь байгаа. Энэ юу гэж байгаа юм? Энэ гадаадын хүн дотор ажиллах уу? Энэ явж байгаа уу? Энэ гадаад хүн сууж байгаа уу? Энэ яагаад болоод гэх энэ мэдээлэл Монголоор бичиж болдгүй. Энэ доктор яагаад болдгүй? Тэр гадаад яг Монголоор ингээд бичээд ганц зүсэг байхгүй шүү дээ. Монголоор тэгж энэ гэж энэ тооцоолны байдаг. Тохиолдол мэдээ энэ боловсролын асуудлууд тургаас хөвгтийг сонсоо энэ хөвгтийг яг ухаанаар тараасан хайр ким үдээр авч ирсэн тоо энэ хөвгтийг боловсролын боловсрол боддог. Өнөөдөр багштай Хажуудаас тохиолгоо хараа тэнд яриад тэр хичээл санаа ким одоо тогтоохтой нас биш байх тэр ойлгомжтой. Энэ гадаадын бодлого баримтыг Америкийн бодлого өнөөдөр 12 жил төгсөө хөвгтэй Америк цогцолгүй байсан яагаад вэ? Өнөөдөр тэр 12 жилийн тусгай хүчтэй цогцолтой явдаг. Энэ асуудлыг боловсролын яа, боловсрол дорой за тэр сонгуулийн талаас цогцолтой явуулаа. Гүйрэлт хэдэн цаг төгөөд хайрлуулаад намайг дэвшүүлээ. Би хөрдөө ятараа үгээр ороод. Гүйрэлт чи моторно хавдуулыг бодож артын сайхаараа одод амгийг ороод хавдуулыг хөвдүүлээ. Энэ гойд ороод энэ хавдуулыг бас сайхаараа юу хүсвэ. Тэр одоо тэр ихөрдөө бишүүдийг одоо сонгоцны хараараа ямар вайтай хийж чадахгүй байх бол тэр эргүүлэн татдаг хөл аваад тэр хүсвэ. Энэ тэр болохгүй. За
Or
одоо юу гэж хэлчихвээ юу бодож байгаа гэж бодож байна. Тэр дээр хүмүүс тариад байгаа. Одоо цагаан тавтыг яг энэ нэмийг асуухгүй. Өнөөдөр нэмээс байгаа. Төрийн шатарсаад болсон төрийн шатарсаад дараажиж байгаа оюутан болчуудын хойноос өрөөдөн калтураар сайн сайхан хүсээгэй. Энэ болчуудын зөвөр хүсэж байгаа хүсэж санаачж байгаа үнэнийг энэ хүлээж байгаа гэж бодож байна. Монгол хүн шатарсаадтай хамт байгаа ангиудад ажиглагдсан хамтлагийн өрөөдөн калтураар сайн сайхан бас хүсээгэй. Тэгээд хайргуугаар ганцхан санал хийв. Тэгээд Монгол улс эдийн засгийн хямралд ороогүй гэж боддог. Монголд ардмын ороогүй гэж боддог. Монгол улс улс төрийн хямралд орсноо бол орсон. Улс төрийн хямралд гүнзгийж байгаа гэж дүгнэж байна. Ийм учраас энэ улс төрийн хямралыг ойрын үед энэ зохицуулах талаар энэ анхаарч ижил байна. Яагаад улс төрийн хямрал гэж яриад байгаа вэ? Одоо 200 гаруй хүмүүсүүд Монгол Улсын их хурлын дараагийн 76 хонд нэр дэвшиж байна. Одоогийн урд эдийн засгийн нэр дэвшиж байгаа хүмүүсийн байдлаас зөвхөн Альбаны гишүүн одоо отхон батар гишүүнээс отхон бид гишүүнээс орох зэрэг Афган сонгогдсон дараагаар хүн сонгогддог. Ингээд Монгол төр маань ах トゥ цусал зүйлтэй болоод цусал төрлийн ойлгож Монгол төрийг Монголын ард түмнийг эмгэнүүд очруулж байгаа бол энийг засмаар байна. Эхний ээж. Энийг хэдийн өчрийн өгтөр зэрэг сая одоо батлсан сонгуулийн тухай хойд мөн 38 хүмүүсүүд нэг хэсэг хүмүүсүүд маань ковата сонгогдсон нь ард түмэнд сонгохгүй ахлуу төр солон өөрсдийн үр хөвгүүд нь байх учраас энийг одоогийн санал болгож хэлэхгүй зүгээр ер нь цаашдаа ингээд анхаарах гэж хэлж байна. За хоёрдугаар нь Монгол улсын төрөөс гарч байгаа хууль тогтоомжууд ер нь торгууд шийтгэл ард түмэнд оногдуулахын төлөө хийдэг. Энийг л одоо бас энэ торгууд шийтгэл оногдуулахын төлөө хариуцлага сайжруулахын төлөө энэ арга хэмжээ авч байгаа боловч энэ хариуцлагын тогтолцоог үндсээр нь өөрчилж хариуцлага сайжруулахын тулд тэр хуулийнхаа талаар гэгэрлийн үйл ажиллагаа, сургалтын үйл ажиллагаа хийж айлуулахаар гэмтэр эрхэм зөвтөс урьдчилан сэргийг гэж сайжруулмаар байна. Энийг тэр хуулиудаа тусгаж өгнө. Тэрнээс биш ерөөсөө тархаж нэг мөнгө олоход бодлоготой төр энэ 76 хүн ихэнх нь тэр одоо хууль баталж байгаа Монгол Улсын эрүүгийн шинэ хууль сэсээс хуулийн агаар хэмжээнүүд ч гэсэн хэдийн өндөр арга хэмжээ. Дандаа хөдөлмөрийн хөлсний 2-5-аас 10. Тэгсэн гэдэг эрүүгийн хуулиас орчуулах гэгэрүүд ард түмнийг гэмтэрийг эргэжүүлж өчтөс урьдчилан сэргийн тогтолцоор ямар ч хөрөг тавиагүй тэнд хуулийн тодорхой заалтууд байдаггүй. Ийм учраас энэ дээр онцгой гараач гэж хэлмээр байна. За 3-дугаарт энэ эрүүл мэндийн салбарын чиглэлээр юм да. Энэ уламжлалын чиглэлээр ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг энэ уламжлалын чиглэлээр илүү хөгжиж ард түмний эрүүл мэнд сайн сайхны төлөө үр дүнтэй ажиллаж байгаа Азийн орн, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудад энэ өмнө аймагаас гэдэг уламжлалын мэргэжилтнүүдийг сургах, дадлагдуулах тэдний уламжлалын мэргэжилтнүүдэд техник хэмжлэг хангах үйл ажиллагаа гэсэн шин шатанд гармаар байна. Тэгэхгүйгээр Европ хэмжээгээр төвшин инженертэй ажил шаардлага тавиад нэг чарнууд нэг дартаа хараад өгчөөд байх юм бол уламжлалын өөр техник томд болгож авдаг, өөр үйл ажиллагаа ордог. Эмийн хөтөл дандаа хүмүүсийн эрүүл мэндэд хоргүй байгалийн эрдэс төв байдаг учраас энэ дээр нь онцгой анхаарах, гадаадаас авах, боломжоор хангах, төсвийн хөрөнгөийг баталж өгөх зэрэг арга хэмжээгээр авч энэ ажлыг сайжруулмаар байна. За Монгол Улсын хэмжээгээр Монгол Улсын засгийн газраас олон сайхан арга хэмжээнд авч байгаа л да. Монгол Улс хөгжиж байгаа, Монгол хөгжиж байгаа. Гэхдээ бас нэг энэ дээр хэлэхээр зүйл байна. Энэ шатхууны үнийг буруу харах хэмжээ авч хэрэгжүүлээд нөлөө
хугацаа өнгөрчөө. Өмнө гоомны баяасан дижитал төлөвшин 1950 1960 энэ Монголд хамгийн дээд төлөв. Энийг одоо хэзээ боолохгүй. Өөрөө боломж байна уу? Ер нь энэ өөрөө хатасантууд өндөр шатхуунаа аваад өгдөг гэдэг өндөр үнээр оомсараад энэ төмөв чинь хатгын бас бохирч байсан. Энийг бас өөрөөр хэлж авч өгөөч. Дөрөвдүгээр нь тэтгэврийн талаар бас санал хэлье. Монгол улс төсвийн хоригдсоос гадна тэтгэврийнхээ Монгол улсын хөгжлийн төлөө амбиян зориулж байсан залуу замдан цагтаа хүч хөдөлмөрөөр зориулсан ахмадуудынхаа тэтгэврийг энэ нэмэх асуудал үнэхээр анхаарахгүй, юм хийхгүй, санаачлахгүй. Одоо Америкч тэтгэвэр нь 2700 Америк доллар байдаг шүү дээ. Дайны улсад 2400 Америк доллар. Тэгээ Монголын тэтгэвэр маань тэтгэврийн дундаж 142.3 доллар. Тэгэхээр энэ хүнд байна. Энэ эдийн засгийн өндөртэй гэж яриад байгаа тэр улсын хямралтай үед Монголын ард түмнийг торгуул шийдвэрийг багасгаж бас энэ цалин тэтгэвэр эднүсийн бас нэмэх талаар онцгой анхаарч үзээд ажиллахыг тавьдаас өсөж байгаа маа. Тааштай энэ талаар их хурлаар очоод зөрөө тодорхой ярьж өгтөлөөс анхаарч үзэж байна. Тэгээд би нэг бас хүсэлт гаргаж шатахтай хүсэлт өгье. Манай сонгуульд 180 ахмадтай. Ахмадуудын 90% тэтгэврийн зээлтэй. Тэгээд өвчин хойчд бас нэг эсвэл бас баригдсан. Өнөөдөр ч гэсэн энэ дээгүүр болохоор харуулт өгсөн янз бүрийн хүн таарсан байна. Тийм учраас энэ дээр ахмадын ёс заншилтын өргөнд ахмадуудын урт настай эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээнд нь чиглэлжүүлэлтийн хамт хөрөнгө хангаж өгөөч. Энэ дээр бичсэн зүйлийг уншмаар цаг бүлтийн зам жижиг дугуй массажийн идэвхтэй сарлууд гар хөдөлгөөний орчныг ашиглан тэнцвэржүүлэх шалтгаан аппарат Испандор жин хэмжээ эргэлтүүд дугуй их өрнөлөөний массажны цахилгаан төхөөрөмж зэрэг одоо зөвхөн хийн бомб дарагтын аппарат чигсаад тэнд байж явах бол болмоор байна. Ингээд энийг хангаж өгнө үү? Энийг бас дэмжлэгсэн хугацаанд ойрын үед ийм багцаар хангах юм бол энэ илүү ахмад маань бас нэг өдрийн нас цусан нэмэгдээ энэ хүүхдээ сэтгэлгээний хүүхдийн мөнгөний төлөв санхүүгийн хүүхдийн бэлтгэл номын мөнгөний өгөх боломжоор хангах юм аа. Тийм учраас энэ эрүүл нийгмийн хамгааллын бас нэг гол асуудал гэж боддог. Ахмадуудын талаар энд би хаяа санал хэлчихсэн юм да. Тэгтээ ахмадууд ч тэр эрүүл нийгмийн хамгааллын байгууллагууд ордог учраас энэ дээр дэмжлэг социализм хөрөнгө төсөв төлөвлөж болдог гэж хэлээд болдог. Эцэг ч шатаа яанах вэ? Тэгээд энэ ахмадуудын төлөвлөлийн гарын өсгөцөө гард өгч байна.
видео байхгүй фильтр хийгээд тэр хятад ухаанс буудад нөө өсөн 300 яаны нэгчээр ганцхан 100 яантай наашаа гарч ирээд бүгд өтөн ингээд замаар яваад буцаад очиход нөгөө өөрөөсөө өлсөд очдог. Өлсөд ийм туйлдаа өрөөд очдог. Очоод үлдэгдэл бүгсэн мөнгө өгөх гэж байгаа өгдөг. Яг өөрчлөлтөөр 400 яанаар боловсноор ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл боловсноор энэ яваас үнэхээр зоож байгаа гэж байна. Тэгэхээр байгаль орчин нэг сүлдэж байна шүү дээ. Төмөр зам байрны эсгийн нэмэлтээр таялаа. Түүнээс гадна шорон замаар дээр машин явсан байдаг. Ганц ядаад байгаа юм тэр. Тэгээ босton болоод тэгээд аратаа яг тэгээд энэ зам тасмаа замч байдаг самбар ашиг байхгүй машин мас дайрах шөнө өдөр явж байгаа маш дайрах чинь. За ингээд дайрах чинь одоо манайхаа хөрөлтэй махан төдмөрөөр одоо замын хусаараас эзний автомаар автодогч байдаг автодогч байдаг. Юу хийж махан тэр зам руу явуулж байсан. Малчин хүний хариуц байхгүй тэр чинь. Та нар махан хариуц явах хэрэгтэй. Хариуц гаргах хэрэгтэй. Автын зам аюулгүй сатанаар ингээд гэдэг завч. За тийм байлаа гэсэн замаар явж байгаа учраас аюулгүй энэ юм хаагч явах хэрэгтэй. Энэ зам уугуурхан татараас ахамж авчтай байна. Тэгээд энэ уугуурхай төвшингээд явсан учраас баг мөлхөж байна шүү. Махан хайчаад сууд чинь бүр тойлтой болж байна шүү. Малтагаан байна сайдаар хотод байдаг гэдэг. Эрдэс тоонлогоос одоо жинхэнэ захирал гэдэг хүмүүс хотод 100 сая төгрөгийн цалинтай хүн байдаг гэж дуудаж байгаа юм уу? Цалингүй байсан юм уу? Цалинтай байсан юм уу? Цалин одоо үйлдвэрийн хураандаа энэ одоо биеэ шатаж байгаа. Энэ нас одоо ардны итгэл энэ сонгосон өнөө гişүүн өнөө ардтай бүрдийн гişүү уудуурхан сайд бүр итгэл ардраад байгаа ш. Одоо энэ сайд дараалт итгэж байгаа байхгүй ч хантай яаж байгаа юм. За
이 먼저서 반도문사에 어떤 손들 우시지 않아도 내미지 같아도 좋다 함께 아끼는 거지. 이 생님이 무슨지 어떤지 그때서라고 생각해. 그리고 또 하나 어떤 그들에게 인사를 밝히게 되어왔다 후소서 봐. 지시적으로 많은 사람들이 부동적으로 어떤 그들을 희망을 주는데 어떤 하나님의 소식이 지키지와 어떤 운명의 뜻을 좋아하는 어떤 모든 그들을 가신 아따라고 지켜와 어떤 스피드하는 힘을 따라와서 아기자 아마를 시작하면서 어떤 모든 것들 어떤 우주를 시작해 어떤 모습 그들이 어떤 이제 인들의 어떤 세계 아따라고 유시하고 어떤 나라로 그리고 또 어쩌다 어떤 자기들의 독선들이 어떤 유혹이 어떤 나사람의 의견이나 어떤 가지고 어떤 이 어떤 자기들이 잡고 어떤 의미를 돌아서 어떤 그 배운 포스트 어떤 이유가 이 어떤 아까라는 것이 양 같은 해주고 있어서 가지고 있어요. 이 모습이 가지고 다행히 우리가 어떤 어떻게 생각하면 무슨 일이 사인이 갔다가 생각해서 어떻게 됐어요. 이 배우는 아마도 같아서 어떤 모토 타이틀을 어떤 어려워서 하는 것이 그들의 스스로를 알고 생각하는 이미 어떤 얘기 많은 어려워서 하는 일들이 이미 어떤 매화가 도도로 소나이만 도도로 어려워서 나와서 어린아이만 도도로 이 어떤 양을 이 매화가 중에 바닥에 내리는 상태에 조르기 나서 근데 나이만 도도로 또 지키는 놓고 어려워 어린아이만 자세히 이미 어떤 지키는 들을 수 있어요. 자, 이것은 어떤 асуудал ирсэн. За, эрүүл мэндийн даатгалын асуудлыг анхаарал тавьж байгаа. Зөвхөн манай яамны нөхдүүд эрүүл мэндийн даатгалын асуудлаар тодорхой хариулт өгөх үстэй. Эрүүл мэндийн даатгал бол төрийн эмчилгээ сувилгааны ажлын маш өчүүхэн хэсэг нь байгаа шүү. Бүгдээр эвтэлгүй үнэн. Тэгэхдээ даатгалын хэмжээ нэмэгдсэн. За энэ асуудал дээр манай мэргэжлийн байгууллага хүмүүс хариулт өгнө. За оюутны даатгалыг улс яагаад дааж болохгүй байна вэ гэсэн байгаа юм. За оюутны сургалт ер нь одоо Игдээд улс сурлын бодлого дээр зарим нэгэн өөрчлөлтүүд ер нь гарч ирж байгаа. Дэлхийн нийт жишгээр рүү явж байгаа. Тэгээ энэ асуудал дээр манайхан бас би өөрөө ч багш хүн оюутан сурахдаа ямар хамаагүй дээд сургуульд оролдгоо одоо их болох цаг болсон. Яг одоо нийгэм дэрэлт хэрэгцээтэй тухайн хүний авяас чадвартай нийсдэг ийм сургуульд оруулахгүй болвол ямар хамаагүй нэг дээд сургуульд диплом олж аваад ажлын байр юусэн байхгүй. Энэ ажилгүйдэл бол Баянаас өмнөж Улаанбаатарт ч үнэхээр газар авсан. Ялангуяа октод бараг л одоо их дээд сургуулийн диплом авчихад дараа нь баарны газар үйлчлэг цэвэрлэгч ийм л ажил олдвол их юм болж байна. Тийм учраас энэ өндөр эрэлт хэрэгцээтэй тэр салбар руу тэр одоо чиглэл рүү энэ оюутнуудыг бэлтгэх ялангуяа мэргэжил сургалтын үйлдвэрийн дөөр мэргэжилтэй ажилд бэлтгэхэд төрийн анхаарлыг чиглүүлэх бодлого яригдж байгаа шүү. Энэ бол альч их дээд сургуулиудын дипломоос илүү өндөр салхи авдаг барилгын нарийн мэргэжлийн за тэгээд одоо нарийн мэргэжилтэй ажилчид. Тийм учраас оюутнуудын даатгалын асуудал дээр бол даатгалынхаа зохицуултыг бол тухайн одоо суралцж байгаа хүн хариуцж байгаа асуудал дээр бол төрийн энэ бодлого шийдэл бол гарсан.
За ер нь эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, төрийн бодлого, сахилга хариуцлага зохион байгуулалтыг сайжруулах төрийн бодлого, төрийн үйл ажиллагааны зохицуулалтын асуудлаар сая тушаал гарсан гэдгийг хэлсэн. Манай эмнэлгийнхээ энийг хэрэгжүүлж араах эхлэегүй байна. Хувийн мөнгөөр эм тэрэ авдаг асуудлууд их яригдж байна. За эмийн санхүүжилтийг бол нэмэгдүүлсэн. 16-нд 26%-аар одоо нэмэгдүүлж Баян овоо сумын эмийн хангамжийг нэмэгдүүлж өгч байгаа. 26% гэдэг бол 4-1-ээр нэмэгдүүлж байгаа. Ер нь эм тарианы санхүүжилтийн асуудлыг бид ойрын үед шуурхай Өмнөгов аймгийн сумуудад одоо эхний ээлжид шийдвэрлэнэ. Үнэхээр одоо тэр арга гэрээс өөрсдөөс нэм тэрэ авахгүйгээ одоо болох хэрэгтэй. Онцгой одоо өндөр үнэтэй эмнэлгийн юунд орж ирээгүй ийм эм тариад дээр ийм яриа гарч байгаа байх гэж би бодож байгаа. Одоо цаашдаа цахим эрүүл мэндийн төслийг хүрээд бид шилжгээгээ хийлгээд, онцлогоогоо хийлгээд энэ гадаад явдаг гадагшаа их одоо мөнгө зардаг имийг ерөнхийдөө ойрын жилүүдэд эзсүүлнэ. Хамгийн өндөр мэргэжлийн эмч Улаанбаатар хотод байна уу? Улсын төв эмнэлэгт байна уу? Тэндээс мэргэжлийн онцлогоо, мэргэжлийн зөвлөгөөгөө өгөөд ингээд эмчилгээ хийх ийм боломж гарч байгаа. За Солонгос банкнд хадгаламжийн мөнгө даатгалын мөнгө хийдэг ийм бол арай байхгүй. Ер нь даатгалын мөнгө банкнд хийгээд энэ хувь хүүгийн хяналтгүй зарцуулж байгаа гэдэг шүүмжлэл байнга яригддаг. Энэ нийгэм хамгаалал яамтай холбогдоод ийм асуудал гардаг. Энийг одоо зохицуулах, ил тод болгох ийм шаардлагыг засгийн газар дээр ярьж байгаа. За ийм хангамж эмийн үнийн асуудал дээр манай эрүүл мэндийн яам тодорхой хэмжээгээр хяналт тавих шаардлагатай энэ хяналтаа сайжруулах. Гэхдээ ийм хангамжийн асуудал бол бас нөгөө зах зээлийн зарчмаар явдаг. Хуучин шиг хатуу хүн тогтоодог ийм бол байхгүй байгаа. За төсвөрийн асуудал дээр тавхыг хатуу ярьж байна. Бид энэ асуудлыг зохих төвчөндөө кабинетийн зарчмаар шийддэг. Нөгөө төсвийн орлого байхгүй нөхцөл бид тэтгэврийг худлаа нэмжүүл болохгүй. Тэр тусмаа худлаа ярих, худлаа амлахыг бол би эзэж одоо төвчж чаддаггүй. Одоо ийм учраас аюулш гой шууд хэлж чадахгүй. Бид нэгдүгээр үйлдэл багтаажлын тэтгэврийг нэмэх ажлыг хэрэгжүүлэхэд төлөө ажилланаа. Би өнөөдөр сайд болчихгоод ингэж байгаа биш ээ. Ганбаатар өдөр одоо албан шаардлага хэд тавьж өгсөн. Сонгуулийн дараа гэдэг нь худлаа шүү. Одоо бид нэг нэмж явахгүй сонгуулийн дараа худлаа. Юу засаг дорн үүмээд тэр одоо АСМ-ийн орны 100 гаруй орны төрийн тэргүүрүүд ирээд энэ боон асуудал бол тэр бол сонгуулийн дараа шууд тэтгэл нэмнэ гэдэг ийм байдлаар одоо асуудлыг би одоо худлаа хэлэхгүй. Ийм одоо зарчимгүй байдал гаргаж чадахгүй. Ер нь тэтгэвэр нэмэхгүй болохгүй гэдгийг би 100% ойлгож байна. За манай их хурд тэтгэврээ цалингаа авдаг гишүүд чих би цалингаа хэд байдгийг ч мэдэхгүй гишүүд би саяхан нэг бас надтай нэлээ ойрын хүн хүүхдээ гадагшаа сургуульд явуулдаг мөнгө нэхэд би цалингаараа дамжирдаг хүн гэсэн нэгэд чи 3 төрлийн цалин авч байгаа гэд над улсын их хурлын гишүүн нэг цалин эрүүл мэндийн спортын яамны сайдын цалин шадар сайдын цалин би ганц шадар сайдын цалин авдаг. Хавцар ажиллахад цалин олгодоггүй. Их хурлын гишүүн сайд хоёрыг зөвхөн нэг нь олгодог. Давхар тайлбар тайлбар үнэхээр хүсэлтэй байгаа. Одоо хоногийн 24 цаг үнэхээр хүрэлцдэг учраас гэхдээ энэ ажлыг Монгол төрийн өмнө хариуцж байгаа учраас бид нэг цаг минут гэсэн талгардуулж болохгүй. Энэ чиглэлээрээ бид одоо цаашаа илүү эрчимтэй энэ ажлыг одоо шаардлагын хэмжээнд хүрч ажиллахыг хичээнэ. Энэ бол зөвхөн одоо Монгол төрийн над үлдээсэн үүрэгүүдийг бас миний ард түмэн, миний говийн ард түмний одоо бас надад намайг энэ ажлыг гайгүй хийчихээсээ энэ бас төрийн төлөө гайгүй шудраг зүтгэж байхаа гэж ингэж найдаж хүлээж байгаа хүлээлт би ойлгож байгаа. За сайд дарга нар гадаашаа явах асуудал нь бас багассан шүү. Энэ санхүүжилт төлбөртэй юутай холбоотой том багассан. Тэр тусмаа засгийн газрын мөнгөөр явах нэг багассан. За гадны олон улсын хуралд орох. За би одоо гамшигын хуралд энэ дэлхийн засгийн газрын мөнгөөр орж ирсэн. Бас эндээ аж бүгдтэй явсан Япон тэр улсуудаа хургах гэж янз бүрийн ажил ярьдаг
хурал явсан. Гэхдээ нэг сайн үзүүлэлт өнөө биш одоо мэдэхгүй. За өөрийн асуудалтай холбоотой ярьлаа. Өөрийн асуудал бол үнэхээр хүнд байна. 2003 онд 2-3 он шинэ жилийн өмнө Монгол улс 80 жил хоригдлуулсан 10 тэрбум долларын өрийг тэглэж байсан. Ард нийтийн баяр болж ирснийг би сайн санаж байгаа. Одоо 20 тэрбум долларын өртөө болчихсон байгаа Монгол улс. Нэг хүн доногдоод энэ баг 10 сая төгрөг болж байгаа. Гэхдээ миний одоо газрын дарга баялаг, Монголын ард түмний баялаг зарим нь үнэхээр зайлшгүй одоо авах ёстой зээл байгаа юм. Би бүгдийг буруу гэж хэлэхгүй. Одоо Чингис бонд, Самурай бондыг бол би хөвдөлдөг. Тараагаад өгсөн. Одоо зарим нь болохоор одоо идэж ууцсан чи угаацсан гэдэг бид эрүү үсгээд явж байгаа. Зүгээр одоо цахим эрүүл мэндийн төсөл байна. Өнөөдөр одоо ингээд эрүүл мэндийнхаа шилжилгээд ороод шууд Улаанбаатарт очоод тэр цахим эрүүл мэндээр одоо дорж гэдэг хүнд ямар эмчилгээ хийх ёстой, ямар нөхцөлтэй байна. Бүх юм томографаар хараад, компьютераар хараад ингээд шууд очиж. Өөрөөр хэлбэл Улаанбаатарт очиж юм уу? Тэнд одоо чирэгдэл болохгүйгээр аймгийнхаа төвөөс говийн бүсийн эмчилгээний төв, эмчилгээ ажиллагааны төв гэж боловч байгуулсан. Бид бүх юм өмнөөрөө татаж байгаа шүү дээ. Одоо онцгой байдлын газар гэхэд говийн бүсийн өмнөд говийн бүсийн онцгой байдлын одоо аль баяа хонгор доорн компанитай холбоо ерөнхий сайдаар хуралдаж байж оны өмнө оруулж ирсэн энэ юмуд одоо ямар ч хэлсэн гар дээр очиж байгаа 90% эмчлэх магадaltaй юм. 800 мянган төгрөг биш. Яг үнэ нь бол $1200 байгаа шүү. Үнэтэй өндөр үнэтэй. Америкт $100 мянган, $90-100 мянган борлуулсан тийм юм байл. Одоо энийг одоо яалт жарга байхгүй. Засгийн газраас өөр бусад одоо юмнаас өрн гаргах. Энэ бол даатгал хамруулагчдад үнэхээр боломжтой байх. Тэгтээ бид одоо ингээд гадаад яваад ингээд солиулаад тэмдэглүүлээд ингээд явдгийг бодвол одоо энэ юм бол үнэхээр газар дээр наваад ирсэн хамгийн хямдруулсан өртгөөр нь борлуулж байгаа ийм зүйл бисээ өмнө дахиж лавж асуулаа. Өөр хөд бусад хямдруулах боломж байна уу судлын барь гэдэг ийм зүйл ярьдаг. Цэцэрлэгийн үйлчлэж байгаа тухай асуудлаар оюун чөлөө за энэ яаж шаардлагатай бол сангийн сайдад хүсэлт гаргаад албан ёсоор бичгээр өгчөөрэй. Бид одоо хөргөж өгөөд энэний хариу юу шаардаж авнаа. Энэ эрүүл мэндийн даатгалыг шинжилэн батлуулахдаа нэлээд хөөсөж яамаар батлуулсан юм хэрэг та бүгдийн төлөө шүү. Одоо 46 мянган төгрөгийн яриад байна л да. Энэ даатгал маань өөрөө бол нэлээд их сангийн ангаас бол эсэргүүцэлтэй байсан. Яг тэгэхээр энэ даатгалыг төлснөөр усад ашиггүй хувь иргэд маш их ашигтай байхгүй. Энэ нөгөө даатгалын төрлүүдийн тоо хэмжээг манайх нэмэгдүүлж ирсэн. Өмнө нь бол цөөхөн хэдийн эмчилгээний дээр хэрэглэдэг байсан бол тоо хэмжээг нэмэгдүүлсэн байгаа миний мэдээ. Тэр төсөн маа өндөр өртөгтэй буюу энэ олон зуун сая төгрөг ихэгдэж байгаа энэ юм өвчнөд одоо даатгал хамруулчихсан. Хүн бол 46 мянган төгрөг төлж чаддаг. Тэгээд 200 сая ч юм уу нэг ойролцоогоор нэг элэг солиулахад ч гэдэг биш. Ер нь нэг өндөр өртөгтэй эмчилгээнд байдаг л элэг ордог юм. Тэгээд энэ эмчилгээг одоо хийхэд бол тухайн гэр бүл одоо бүрэн одоо сүрдэг одоо гадагшаа заавал эмчилгээ шаардлагатай шийддэг юм уу? Энэ олон жилээр эмчилгээ шаардлагатай юм. Ийм эмчилгээнүүд дээр одоо даатгалт хамруулах гэж манайх оруулсан юм. Мөн даатгалын хэмжээг маань нэмэгдүүлсэн. Ер нь бол нэг хүн жилд нэг сая төгрөг гэдэг. За нэг 5 хүн байлаа гэдэг нэг 5 сая төгрөг байлаа гэж үзэхэд хоорондоо гүйлгэж болно. Гэх мэтлэнгийн амар хүлээн олон хуультай холбоотой зүйлүүдийг бол хамруулсан. Та бүхний даатгалын хуулиа үзээрэй. Тэгвгээр нэг 46 мянган төгрөг бол яг бидний амьдралд бол мэдээж тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа юм шиг үүснэ. Ихтэй гэж ойлгоорой тийм ээ. Энээс гадна маш хүнд олон мянган хүн өвдчихсэн байна. Та бидний ч амьдрал энэ тохиолдол үүсэхгүй. Тэр үед яах вэ бид нэр? Бид нар гэр бүлээ бүх юмыг зараад 200 сая, 300 сая гаргаж чадахгүй байгаа байхгүй. Энэ тал руу чиглүүлсэн юм шүү.
энийг дахиасаа хүмүүсээр сая 2 сумаар орлоо яг ийм асуулт ярьж байгаа байхгүй 46 мянган төгрөгчтэй. Энэ 46 мянган төгрөгөөс та бүхэн илүү олон зуун сая төгрөгийн үйлчлэгээ хожоод хангачихсан юм шүү. За ингээд та бүхэн хэллээ. Уян хатан шийдэх зайлшгүй шаардлага байгаа л та. Гэхдээ тэр болгоныг бид нар одоо ингээл ерөөсөө таагчиг заа тэр 8 хүрээний сургуультаас тэр хамаагүй гэж бас ирж болохгүй. Энийг бол манайхан бас ойлгоорой. За Монгол бичиг уламжлалт Монгол бичгээ хөгжүүл одоо хүн болгон мэддэг болёо гэдэг энэ асуудлыг бас манай төрийн бодлого явуулж байгаа. Энэ тэр бол бид өхөө ерөөсөө бас зарим нэг нэлээд сайн ойлгох, нэлээд сайн одоо юу гэж яах вэ? Бас зарим нэг юм сэтгэлийн өөрлөөр ингэ яриад байж болохгүй хаа гэж ингэж ойлгож байна. За тэр оюутны эрүүл мэндийн даатгал 46 мянга биш шүү дээ 23 мянга тийм ээ 22 илүү 23 мянга байхаа тийм гэх мэт энэ одоо даатгалын талаар энэ хууль тогтоомжийн шинжилгээг бол манай дараагаар одоо ингээд энэ мэрэгчлэтнүүд одоо маш сайн хүмүүст ойлгуулаар гэдгийг бас хэлмээр байна. Баяр шагнал дараа нэмж дээр сайн байцгаараа та бүхний өнөөдрийн амглан байлтгая. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын хууль 2015 онд шинжлэхдээ үе шатаагаар хэрэгжиж эхэлж байгаа. 2015 оны 7 сарын 1-ээс 1 хэсэг хэрэгцээ өөр хэлбэл өндөр өртөгтэй мэдсэлийн тусламжуудыг санхүүжүүлэх үйл ажиллагаа бол өнгөрсөн оны 7 сарын 1-ээс эхэлж хэрэгжсэн. За зарим нэг үйл ажиллагаанууд бол 1 сарын 1-ээс ингэж хэрэгжихээр байгаа. Тэгэхээр яагаад одоо даатгуулагчийн шинтгэл нэмэгдсэн бэ гэхлээр даатгалын хөнгөлөлтөд тусламж үйлчлэгийн нэр төрөл бол асар их нэмэгдсэн. Жишээлбэл бид нар хамгийн наад нь одоо яг хөдөөгийн малчтын хамгийн их хүртдэг юм юу гэдэг вэ гэхээр даатгалын үнийн хөнгөлөлтөд жороор хүчтэйдэг тийм ээ. Тэгэхээр даатгалын үнийн хөнгөлөлтөд жорыг бол бид нар зөвхөн багийн эмч буюу сумын их эмч хүчтэй байсан бол нэгдсэн эмнэлэг буюу бүсийн онцлог амжилтны төвийн амбулаторид та бүхнийг үзэж байгаа эмчнэр бичих бас боломж яг энэ даатгалын хуулиар бий болж ирж байгаа. Дээрээс нь сум өрөх тосгоны эрүүл мэндийн төвүүд сэргээн засаг тусламж үйлчилгээгээр бас даатгалын санхүүжилт авах боломж энэ хуулиар нээгдсэн. Гэхдээ яг одоо нээгдсэн байгаа боловч яг энэнд хэрэгжиж эхлээгүй байгаа гэмэд ийм олон зүйлүүд нэг орж ирсэнтэй холбоотойгоор даатгалын шинтгэл бол нэмэгдсэн юм а. Тэгээ эв санааны нэгдэл дээр өөрөөр хэлбэл эрүүл хүн нь өвчтөөгөө дэмждэг хүүхэд нь хурдаа дэмждэг гэх мэтэр тийм ээ энэ одоо төлсөн төлбөрийнхөө шимтгэлийг тэр бусдынхаа одоо тэр өвдөж байгаа тэр ардлууд руу шингээх гэх мэтэр юм эв санааны нэгдлийн зарчим дээр эрүүл мэндийн даатгалын хууль гарсан байдаг. Энэ бол бас Монгол улсын хуулийн бас нэг онцлог зарчим байгаа. Энийг бид нар онцгой анхаарах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бас даатгалаар зүүж байгаа тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэхээс гадна гэр бүлийн гишүүд тодор нэг иргэн жилдээ сая гаруй төгрөгийн хөнгөлөлтөд тусламж үйлчилгээ авах боломж байгаа энэ даатгалын хуулиар. Тэгээд гэр бүл дотор зарим нь энэ сая гаруй төгрөгийн тусламж үйлчилгээгээ огт авахгүй байгаа. Тэгтэл зарим нэг өрхийн гишүүн тэрнээс бүр хэтрүүлээд даатгалын тусламж үйлчилгээ авах шаардлага хэрэгцээ байгаа байхгүй. Тэгэхээр энийг нэгэндээ шилжүүлэх боломж бий болж байгаа энэ даатгалын хуулиар. Бас энэ нь бол яг хуульчлагдаад батлагдсан юм. Тэгэхээр энэ даатгалын хуулийн шинжилсэн илүү наривчлсан танилцуулгыг бол бас та бүхэнд сайн өгөх хэрэгтэй юм байна гэж бодож байна. Тэгээд өчигдөр бол энэ бүх даатгалын хуулиудаар яг аймгийн төв дээр, аймгийн захиргааны тамирын газар дээр бол сургалт зэгцсэн учраас сургалтанд суусан хүмүүсүүд нь илүү ярьж сайн танилцуулаарай гэдэг ийм зүйлүүдийг хэлье гэж бодож байна. Тэгэхээр сум өрхийн эрүүл мэндийн төвчин даатгалаар санхүүждэг зөвхөн улсын төсвөр санхүүждэг гэсэн бол энэ хуулиар даатгалаар санхүүждэг боломж нь гараад ирсэн. Одоо тэгээд журам гараад ирэхлээр энийг үл санхүүжих хэрэгтэй. Ийм зүйлүүд байна. Бид нар бас нөгөө хот тавдрын 3-4-р үе шатны байдаг тийм. Энэ эднэр ч гэсэн даатгал хамрагдаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ олон даатгалаар тусламж үйлчилгээ авах, тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн учраас энэ даатгалын шимтгэлийг нэмэх гэх мэт маш олон судалгааны ажлууд хийгдэж байгаад энэ одоо хууль бол батлагдаж гарч ирсэн юм шүү. Тэгээд хууль батлагдаад гараад ирсэн маш олон боломжууд бол иргэдэд болон эрүүл мэндийн байгууллагуудад бий болсон учраас энийг бас бүгдээрээ дэмжиж хамтарч ажиллах ёстой юм шүү гэдэг бас хэлье гэж ингэж бодож байна. За эрүүл мэндийн байгууллагын эмч мэрэгчлүүдийг чадварчуулах сургалт асуудал бол зэрэгдсэн. За бид нар бол жил болгон байгууллагаас санал хүсэлтийг аваад төлөвлөгөөтэйгээр мэрэгжилд олгох, мэрэгжил дээшлүүлэх, мэрэгшүүлэх ийм гадаад хотуудын сургалтанд бол хамруулдаг. За танайд бол ерөнхийдөө ерөнхий мэрэгчлийн 2 эмч, уламжлалтын 1 эмч ажиллаж байгаа. За бид сүүлийн 2 жил дараалан эмч нарт сургалтанд хамрагдах саналыг бол хургуулж байгаа. Би нэг засаг дарганад чийлдэг, эмч нарт чийлдэг. За яг мэрэгшил сураач гэдэг.
Тэгээ одоо дараагийн жилээс явна гэсэн саналыг л бид нарт өгчөөд байгаа. Ийм байгаа зүгээр танад хэрэгцээ байгаа шүү гэдгийг бол эрүүл мэндийн газар тодорхойлоод энэ саналаа бол бас эмгэг тавиад өгдөг шүү гэдэг бас энэ тэлий яагаад гэвэл түрүүчийн хурал дээр ч гэсэн бас энэ саналууд гарч ирсэн. Би бас иргэдээ хурлаар бол явж ирсэн учраас энийг бас хэлхэн зүйтэй юм байна гэж бодож байна. Тэгэхээр эмчнэр бас энэ иргэдийн энэ хүлээлтийг биелүүлэх цаг нь болцсон шүү гэдгийг бас хэлье.